Хадамцын ярианы нэвтрүүлгийн ивэнтэд гэж хамтран ажиллагч Condition брэнд таны илгийг хамгаалж хордлого тайлна. Ингээд Хадамцын ярианы нэвтрүүлэг маань энэхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин бол Боби. Боби. Сайн баха. Сайн байна. Орон бүтээл өндрөө. Тавтаа сайхан байна. За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. За бараг л одоо 2 жил Бобогийн гараас хөөцөлдөөж хүү хай гэж яваад байсан. Нэг болохоор яг түн шиг эхэлжтэй хаа гэж тэгж идэх юм. Нэг болохоор ярих юм олдохгүй байна хаа гэж тэгж идэх юм тий. Ярих юмгүй ч юугаа орох юм бэ? Юугаа орох юм бэ гэж тэгж идэх юм. Одоо ярих юмтай болоод ирсэн баг тий. Ярих юмтай болоод ирсэн. Тэрийг дундгоо ярина. Ямар ч юм нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн Бобидо маш их баярлалаа. Ингээд шууд бэлгээ гардуулна. За би энэ чинээс бэлгээ ойртуулж аваад хий. Боби минь төвчээртэй шиг байж байгаа нэ. За. Хадамцын ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Польшийн Алдарт Зубровка Польшийн онгон зэрлэг бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд ирэх цорын ганц сархтаа гэж байна. За. За шууд ингэж бэлэг. За мөн Хадамцын ярианы нэвтрүүлгийн ивент итгэж хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр VitaFit манай энэ Vibes Vibes-ийг тийм Vibes-ийн брэд. За Vibes ингээд амтлагааны журмаар. За баярлаа. Vibes. За би тийм их бэлэг өгд. Их юм би. Хадамцын яг нэг эмгэн шиг байна. Цаашаа нэг авдраа ухдаг гэдэг шиг. Би энд аваалаа. Тий. Хадамцын ярианы нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран ажиллагч Shiseigen Med Condition брэнд. Энэхүү Condition брэндийн бол тарих одоодны ундаан байна. За энэ бол нөгөө Алдарт элэг хамгаалагч бүтээгдэхүүн. Таны элгийг хамгаалж хордлого тайлнаа. Бас тарих одоодны гэж бас байд юм уу? Тий, тарих одоодны гэж байна. За энийг бол мэдх юм байна. Мэдлэг байх тийм ээ. За энийг бол одоо таста. За цаашглаа үзэх юм байна. За баярлаа. Өгөөдлийг бол аваад баяа. Тийм. За яваад байна. Яваад. За байж байгаарай. Эргэлзэх хэрэггүй ихний сонголт Чилийн номер 1 алпака мөн Японд борлуулалтаараа номер 1 тэргүүлдэг ийм алпака. Энд нэг өөрхөн алпакагийн маань энэ өөрхөн бэлэг тэмдэг. Тийм. Би нөгөө алпакагийн бас нөгөө Монголд нээлтийг хөтлөж ирсэн. Тийм. Тэгээ энэ одоо нөгөө төв шуудангийн уртлын нөгөө юу вэ? Нэг гоё юм хийтэй байшин дотор болж ирсэн. Хоёр ресторан дотор. Тэгэл яг одоо энэ нөгөө юм нөгөө тэмэн гөрөөснийхөө ноос мосоор тайз мэзээ зассан. Ямар айгүй гоё вина хоёл. Гой. Эхнэр бас айгүй дуртай. За баярлаа. За мөн домч бор 7 хэмжээ гэдэг. Энэ хүү домч борнууд бол хушны самарт гэж байгаа. За мөн хунчиртай гэж байгаа. 5 тансаг гэж байгаа. Дээр нь ингээд нөгөө өрөнгөн ингээд за. байж байгаа. Гэхдээ нөгөө өрөнгөн бас айгүй хөөрхөр. Энд нөгөө 50 г, тийм 50 г 37 г бас нэг эмчилгээний журам мормаар хэрлээ. Яг байна. Тэгээд хүнчиртэй очроос. Тийм хоёрхан чинь тэгээд алкогол гэхээр чинь заавал согтуураад дайдбигаад ингэж үгүй. Яс эмчилгээний журмаар жоохон судсаад хэлээд ингэж явах ч бас зүгээр шүү дээ. За баярлаа домч бор. Хүнчиртэй юм байна тий. Яг байна. Фүү ямар их бэлэг өгд юм бэ. Би ч нөгөө яг үндэ нөгөө нэг ингэ таны одоо ингэ Хадамцын яриаг үзэхлээр яг эхлэх гэж оронгууд нь шууд жоохон байж байгаад яг ярианаас нь орчдөг байхгүй. Заваа би яасан. За гол боо алуулсан даарыг. Ийм хөлөг өгдөг гэсэн юм. Тэгэлгүй яг энэ комбуча гэдэг энэ эрүүл мэндийн ундаа байгаа. Одоо ингээд би туудахгүй задлж өгнө. Энэ эрүүл мэндийн ундаа бол одоо яг нөгөө юу яадаг хотоодонд одоо хоол шинхээ ихэд сайн. За тэгэл одоо илгэний үйл ажиллагаа дэмжин, дархлаа дэмжин, сахарын хэмжээг бууруулна гэд. Манай комбучагийнхан маань бас яг ийм гоё гарын бэлэг гардуулж өгдөг. За баярлаа. Комбуча. За болгоё. Өөр юм үлдээгүй байгаа. Тэгээ тийш гоо. Хараад байна шүү дээ. Хоёулаа чи одоо өнөөдөр яг нэг юм ярьсан юм шиг оцолцсон байна. Хоёулаа нэг Гонконгийн цагдаа нар шиг болсон.
Гонкогийн цагтаа. Яг нэг дээр үед нэг юм нэг хом видеонууд гардаг гэсэн тий хахад житл яах мах яг тэнгуут нэг юм пижакын дотор подоксчдаг Тий бадаас тий. Тэгээд тэрнээсээ анхаад баг нэг энэ хоёр нэг ярьцсан юм шиг тавцалчлаа гэж бодоод. Яриагөө тэгээд ингээд таарчлаа тэгээд. тэглээ. За одоо юу шууд ямар юмаа хүлээгээл удаад авах зүгээр шууд ажилдаа оролттой тиймээс. За ингээд юугаа Зубровкага задлаа цаахан. Би нэг юм энэ хараа нөгөө энэ юун дотор өвсвэдэг байхгүй юу? Энийг онж гарч ирээд тахтай. Яг энэ жижиг юм. Тэ за. Манай халамцсан ярианы мини бар бас гоё юм. Тийм ээ. Ста юмтай. Тэ. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Европын номер 1 дэлхийд борлуулалтаараа 3-т ордог брэнд Zubrovka Польшийн онгон зэрлэг ойд оргсон бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц сархтаа 600 гаруй жилийн уламжлалт жор байгалийн өвөрмөц амтаараа ялгардаг. Zubrovka Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Zubrovka. За ингээд халамцсан ярианы эхний раундыг Бобидо барья. За одоо шууд ингээд л Шууд л аваад тэгэл та ер нь хөнгөж гин үү, хүндж гин үү ер нь хэрэг. Гэхдээ чи ерөөс нөгөө юм идэхгүй бол хөнгөрөөд явж яг шууд тэрнээс шууд профессионал хамааралтай. Сайхан хоол идэж байгаа бас сайхан нагнаад л суuna. Жоох өлөн зэлмэн байх бол зүгээр 4-5 дээр год гэж явж байгаа. Ингээд нэг явдал байгаа. Хоёулаа өнөөдөр нөгөө алдарт ханамаасаа гэдэг дээр үед байсан шүү дээ. Хизээний л тий. Тийм ээ. Одоо энэ ханамаасаа гэдэг нэр бол монголчууд бол одоо өстой баг тий маш сайн мэдэндээ ханамаасаа бол энэ ханамаасаа ресторан бол одоо бол бас нөгөө юугаа өнгө төрхөө өөрчлөдөг. Тийм ээ. Би орж ирэх бүр шоконд орлоо шүү дээ. Имижээ өөрчлөдөг. Хуучин бол бүфэ хоол гардаг байлаа. Дээр үед бол тий. Нилээн дээр үед шүү дээ. Одоо бол сайхан хятад үндэстний хоол гарч байгаа. Одоо ингээд нэг чи би орж ирэл төрөхөн орж ирээ танилцаад байж байлаа л да. Тэгин гут ерөөсөө энэ бүх тогооснор нь яг хятад мастер тогооснор юм байна. Тэр бидгээр бэлтгэгчд нь хүртэл яг хятад тогооснор. Бэлтгэгчд ажилтдаг юм байна. Тэгээд нөгөө нэг одоо хоёулаа хоол нь орж ирэхээр амтлаг баг. Эднийхэн бол надад юу амлсан гэхээр яг тэр хятад орны хятад үндэстний хоолыг яг монголчтойгүй яг жинхэнэ амтаар нь яг одоо хятадд буй мэдрэмжийг өгөх нэ тий. Өнөө гэж юм. Одоо туудахгүй хоёлаа амтлаа. За ингээд хоёлаа нэгдүгээр араанда. Чөөгч. Тэр раунд гэдэг. Зя. Фу. Ай. Цаанаасаа ядраад юм тусаа аваад уул эцтэй. Яаш ядраад игэл юм л бол реклам. Цаанаасаа тайгын сувдыг аваад ядраад тэ. За. Би энэ бас настай хүн учраас зүгээр комбочагийн цайг задлчихдээ юм л. Цайг нь болж үзье. За хоёлаа яриа дугаар нь байхаа. 178 дахь дугаар. Юу вэ? Би ер нь амьдралдаа тэгээд 178 дугаар нэвтрүүлэг одоо бараг л 17-8 жил хөтлөгч хийхдээ хийж үзээгүй юм байна. Тийм олон дугаар гэдэг бол бас амар. Яг түүн шиг ч одоо хэдэн дугаар? Яг түүн шигчүүд яг одоо нэг гарахлаарэ. Нэг сизон нэг 10 дугаар гарчиж байгаа юм. Тэгэл эн чинь нэг 6 сизон явсан юм. Тэгэл 60 идэл واخгүй юу? Тийм байна. Тийм. Тэгэхээр чи 170 ид гэдэг бол амар тоогоо. Тийм 4 жилийн хугацаанд 170 одоо зочидтой ярилцсан байна тий. Одоо уужээ. Яг өөр ууд юм уу да уудгүй. Одоо уужээ. Яг энэ яриагийн гот тэртэг дурсамж саанд орж ийн үү? Яг энэ ярианы тэнд одоо тэгжээ. Тий. Нэг хүн байж байгаа шүү дээ тий. За Бобиго та амьдрал уран бүтээлийнх түүхээс гоё эхэлж яриагаа эхлэеч. За нэг амар одоо амьдраад амар уран бүтээсэн юм бол алгаад байна. Одоо залуудаад орох байлгүй. 1900 дон юмдаг одоо гэлтэй юм шүү дээ. Хөөш чи шууд нөлөөлдөг юм шүү дээ. Жанк гэж явчлаа. Жанк гэж. За чи араамда жооха. Одоо ихнэр гэр бүл одоо хайртай дотны хүмүүс маань үзэж байгаа одоо өстэй. Юу шал пал галстараа болохгүй юм хамж яриад. Нэг үз жинкцэн байж ивэл. Дүүн болохоор одоо хөдөөний хөвгөлтэй одоо нөгөө Хөв аймгийнх
Тэгээд нөгөө манай аав чинь насаараа цагдаа хийсэн. Манай ээж маань насаараа орслын багш хийсэн. Хүмүүс одоо байдаг л да. Хоёулаа нөгөө пенсэндээ гарц, тэтгэвртэй гарц тий. Тэгээд Төв аймагт нөгөө хоёр чи явахтай айл болоод ингээд нэг цагдаагийн чи яагав. Нэг суманд нөгөө нэг жил юм 2 жил болгоод ингээд сольдог байхгүй. Тэгэхгүй бол нөгөө дундаа ороод хэрэг илэрхээ болчихно гэж үзээд. Бас тэгдэг байхгүй нөгөө хэсгийн төлөөлөгч гэж ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг ер нь бол хэсгийн төлөөлөгч нар чинь нэг суманд бол нэг өсрөөл 3 жил. Тэгэл нэг дээдл нь 2 жил болоод ингээд дараагийн сум руу шилждэг байхгүй. Ингээ хольц сэлэгдэг тийм. Одоо тэгдэг юм уу гүм бие сайн мэдэхгүй. Тэнгүүт чи дүүний яах вэ? 10 жилдээ нэг 10 жилээ 5 сум дамжин үдтэй. Тэнгүүт чи сурлага морлогоос шалаар нэг болж байгаа чи. Тэгэн штэ тэгэл хогрогч байж штэ. Юу ёстой тэгэл овоо нэг найз нөхдөд болоод ингэж тэгэл байхгүй. Нүүлээ. Тэгэл шинэ орчин. Цоо шин орчин, цоо шин анги, цоо шин одоо ингээл сум тэр чинь нөгөө нэг Төв аймаг чи бас нөгөө нэг төвийнх учраас бас ер нь бол бас жоохон гангста штэ бас тэгээ эрт бизнест орцсон нөгөө хочин хүртэл манайхны шанган 5 шавхруу нь 3 гэдэг үе. Тэр чинь нөгөө шангын 5-аар зарсан шавхрууг нь 3-аар зараад байна гэсэн үг байхгүй юу? Тийм үг байхгүй юу? Тэгээ би чинь Төв аймгийн Баян Жаргалан төрөнгөтэй Жаргаланд байсан, Баян Жаргаланд байсан, Борнуурт байсан, Баян Чанбанд хүртэл байсан нөгөө замын сум биш үү? Одоо Баян бид нар чи явах Баян Чанбанаар дамждаг хотоос гараад явш. Тэгээ барьцааны сангийн аж ахуйгээд 10 жилээ 5 сум дамжаад хасан чинь юу болох вэ? Нөгөө нэг жоохон нүүрмгий болчихдөг. Шилжээс орчиход. Тэгэл нэг шинэ ангид оронгуул чи за сайн байна уу гэж би хаан суух вэ гэж тав бүр ингэ сурцсан. Тэгэл нэгдүгээр тархинд шууд гэж ерөөсөө ингэ автоматар ерөөсөө ингэ нэг айж ичих тийм нөгөө шинэ хүүхд ирэхлээр ингэ нэг бэргээд идэг шүү дээ. Тийм байхгүй. Шууд ерөөсөө танилцаал. Тэгэл нэгдүгээр автоматаа нь үзэл гусуулаад хоёрдугаар автомат. Зайлтны хобби яасан. Нэг сайн зодолж чадахгүй шүү дээ. Би чирээс юм байгаа ч хөдөөний одоо ингээд нэг жоохон мал дээр өссөн байна дэр чи ямар бүлээ байдаг. Тэнгүүт амаараа л явна шүү дээ. Тэгэл наануу цаана. Тэгээс үлдээ томроод ирэхлээрээ тийм мэдээж байхгүй болчихсон. Тэгэхээр тэгэнгүүтээ яах вэ нөгөө нүүрмгийн ухраас ингээд хамаг юмд нэгээд сурлага муул юм хойно нөгөө нэг орлог орон сайхан хамаг юмд үсрээл орно бүжиглчих гээл дуулаад нэг яг чаддаг юм уу байна уу гэхэлэр байхгүй. Бас ин чадахгүй юм байхгүй бас нэг юм бүгдийг чадаад байдаг. Жоохон чадаад байдаг. Спортоор бол ингээд бүгдийн тоглолцдог гэсэн ирнэ. Яг чадж ийн үхлэр байхгүй. Нэг тийм нэршлүүдтэй байсан те нэг урлагийн банзалч гэдэг юм. Яг үнэ. Спортын банзал гэх. Тий. Яг тийм нэртэй. Тэгэл 10 жил чи одоо их тийм гэдэг юу болсон мэддэг. Одоо ингээд энэ тэнд таарангуул чи сайн уу Боби гэлдэг таахгүй. Эй за борнуураар юу байна гэл тэнгуү чи юу солиороод байгаа Баян Жаргал хийх. Хойлоод алдж байгаа үтээс. Тэгэл яах вэ? Гоё л доо тэгээд одоо нөгөө ингээд нэг сумын 100 жил болгоч бүгднгийнх нь шууд нутгийн иргэн болоод очиад хөтлөөлсөн. Гоё шүү дээ. Тэгээд Төв аймаг яалтчгад одоо миний ээж аавын нутаг тэгэл миний одоо төрсөн Гонцгийн бодорч байгаагаар одоо ярьдаг аахгүй одоо нэг төрсөн нутаг. Уг нь чи чинь тэгээ орж ирээ жүжигч болсон биз. Тий, тэгээд 10 жилээ төгсөнгүүтээ Сойст орохыг мөрөөдөд бас нэг юм жүжигчин болчихсон гэл одоо тий одоо мөрөөдлийн үлэг онгоцыг үзээл тэр гой кинонуудыг үзээл тэгээ хамгийн амар нь би ядагс би нэг хошин урлагийн жүжигчин болохыг хэвчээ. Үнэхээр бүр туйлын голоос мөрөөддөг гэсэн юм. Тэгээд ингээл нөгөө урлагийн үзлэг бэлтгэлээрээ за чи боён олчих би одоо амбин олчих. За чи асын олчих шүү гээл. Тэгээ нэг урлагийн үзлэг үзэлтэй жүжиглээл тэр нь тэр одоо сум одоо орон нутгтаа ол хөөрхөн явангуутлаа болох чи биш шиг санагдаад л тий. Итгэлтэй. Тэгсэн чи одоо тантай одоо хамгийн ойрхон сэдвэр яхад Борнуурт байхад манай Жонни. Ман Жонни манай. Ман Жонни. Жонни ах чинь болохоор яг хоо надаас жоохон хэд ах хэрнээ бидний айгүйх нийлдэг байсан. Жонни чинь болохоор лавга гэдэг нэртэй шүү дээ. Тий, лавгд орж. Тэгээ манай Борнуурынхан чинь болохоор хар лавга гэж тавчлана. Тэгээд манай Жонни Сойст оронгуудаа би нэг вокзал дээр таардаг байхгүй гэсэн. Би одоо ингээд Жонни яхаа лавгаах Сойст орох худалтай гэсэн. Би одоо Сойст бүгдийг уяад оруулчих. Их ууж оруулдаг байсан шүү тий. Одоо хин энийг одоо Жонни оруулсан ч гинүү тий. Тэгэл одоо нэг Сойст бэлтгэхгийгээл одоо уяах гэж ярьдаг байсан шүү. Тэгэл би чамаа гэсэн асуудал хамгийн гол нь чамд авьяас байна уу гэл. Тий. Тэр чинь нэг Сойсын аргаг би чи 10 дугаар тэр хүн чинь бүр Сойсын систем нэлээд том уяач. Тэгээ нэг тэр чинь бас хөрхийн амьдралнаас айгүй хэцүү байдаг гэсэн. Бид хоёр их дотн байдаг гэсэн юм байна. Тэгээд манай гэрт нэг ээж ингээ борцог хий чинь тэгээд айгүй их Боби борцгий чи идээл та гэл тэгэл Боби Жонни гэл нэг хоёр нөхөр л айгүй хэлхэлч нийлэн тэгэл бас тэр авийнхаа бас нэг ах нар мах нарыг нийлж байгаа зодн бас нэг тийм борнуурч бас нэг жоохон тиймэрхүү үйл явдлууд болдог байсан юм аа. Одоо жоохон байж тэ тэгээд хүүхэд байж
Тэгээд сойс руу орно гэл яг бүх ок. За намайг бол Жонни лавга ах маань бол шууд оруулчих юм байна. Гэв ээжс чинь нэг хот руу ороод нэг юу хийх хэрэг болтгоо байхгүй. Нэг нарантуул зах гараад нэг готловцны нэг 8 хийх хэрэг гараад тэр чинь барьцаас ингээ ачаад би ч 10 төгсөж байгаа юм чинь одоо дэгийн ахын нутаг штэ. Сайхан барьцаа. Тий. Одоо ч гэсэн манай барьцаа жаа хашаа байшин байдаг байхгүй. Би тэгээ 100 мундаа ингээ очиж ирнэ ер нь барьцаан руу байнга. Тэгээ үз барьцааны манай аав чинь нөгөө цагдаа юм чинь хоёулаа үндэсний телевиз ороод нэг зах орчоод байцаалт авах шүү гэдэг штэ. Үндэсний телевизийн нөгөө утаа нэг юм нөгөө бетон одоо шатхад хайшаа нэг юм хан байдгүй. Тий. Өөр ингэж ирснээ үзүүр дээр ингээ ирчдэг. Миний үзүүр дээр бас муу гацсан сууж исэн чинь хин манай ингээ нэг залуу ингээ гүгээ дэш яваад өгл. Өө бархуу юу яа юу гэдгсэн чинь хөш Боби энд амар гоё нэг сургууль байдаг юм. Урлагийн сургууль. Энд цогсчих юм бол шууд энд ингээ телевизэн юм болчдөг гинэ. Тэгэхээр тийм үү. За яг би аагаа хүлээж байгаа юм чи хоёлоо орё гэ ингээ орсч. Талигч Розагийн алтан сүх багш маань. Амби ах маань. Боо яах идэр бөөнөрөө явж идэг шин. Би чинь өдөөний тий шинэ үеийнхэн. Тэгэхэд чинь араа нөгөө аси багш маань багшилдаг байсан байхгүй телевизийн сургууль. Тэгээ би яг одоо ингээл нөгөө хэдий чи харцсан үуч. За эдгээр нэгээр эргэлддэг болвол би эдгэртэй ойрхон байх юм бол би одоо шиний продакшн чинь жүжигчдэр орох юм байна. Гэж мөрөөдөл чинь гисгээл асаж байгаа. Энэ яа хизээ конкурс гэж маргааш гэж. Тэгсэн чи яг нөгөө бэлтчи юуг нь харсан чи ерөнхийдөө би ч бас нэг жоох нэг итүүд митүү те нэг ганц нэг шүлгээ цээжилсэн бас нэг дуу муу гэдэг бас нэг жүжигчний ур чадрын шалгалттай нэг юм жоох бэлтцсэн байсан байхгүй. Тэрийг ингээ өгсөн чинь ямар ч гэлээс улаан зурааснаас гараад тэнцээд идэх шүү дээ. Радио телевизийн дээд сургуульд. Сойсын шалгалт болохоор сарын дараа байсан байхгүй. Тэгээ би Жоннитагаас дараас сойсын шалгалтанд өгшөө жоохон бэлж байгаа орондоо гэсэн бас нэг бодолтой яваад байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чинь за тэгэл нөгөө нутг руугаа буцчихлаа. За сойсын шалгалт өгсөн чи би өөрөө нөгөөхтэй жоо ханаад нөгөө бояах мах байгаа юм чинь би ер нь энэ сургууль тэнцсэн юм чинь сойст орох шаардлага байна уу даагүй юу гэж бодоод. Тэгээд сойсын конкурсыг хайцсан байхгүй. Би тэрнээс нэг жоохон харамсдаг байсан нэг хэсэг болол. Тэгсэн бол одоо нөгөө манай үеийнхэн ч одоо яг манай Мөрөдний театрын шагаа тий Батушка тэгэл манай нөгөө хэлж гамбаа мамба сөё мөө чи яг манай яг нэг үе байх гэдэг байгаа байхгүй. Танаа одоо яг нөгөө соёл урлагийн их сургуулийн тогоон дотор чинь brotherhood болсон яаж байсан байгаа байхгүй. Янзсан олон соёл байгаа шүү дээ. Амар гоёго залуучууд байгаа шүү дээ нэг үе. Тэгээд телевизийн сургуультаа ороод ерөөдөө яг аси өгшин шавь нь болоод бүр яг нөгөө нэгдүгээр курсээсээ өстой яг тайсны яриа юу хоёрыг ч цуг ороод. Итүүдчний ур чадвар. Итүүдчний ур чадвар хоёр ороод. Тэгээд нөгөө багш маань яг хаа нэгдүгээр курсээ төгсгөөд хоёрдугаар курсээсээ багшлахаа болчдөг ш. Тэгэл юухан манай ангийнхан ч нэг олуулаач байгаагүй нэг 12 гуруулаа л байсан. Тэгээд найруулагч жүжигчин гэдэг мэргэжлэр болон сураад байгаа. Манай хоол ирэх гээд байгаа шиг байна. Тий. За оруулчихор болчихгоо. Винскийн фонд болоод айгуу дуртай. За хоёлоо гоё яриа гоё өргөжлүүлнэ. Яг тэндээсээ. Би ч нөгөө тараг ууцсан чи гэдэг шиг явж гэж. Ой, аль нэг хоол. Одоо төр байж гад хоёлоо. Хоолоо идчихээ заа тий. Ой. Яа. Сам хорхоос янзтай штэ. Нөгөө нэг алдарт нөгөө black egg шүү. За хоошуур ороод ирлээ. Яалч нөгөө хоошуур нүртэл нөгөө арай ондоо. Яг тий хятад маягийн. Тийм бэ. Ий чи нөгөө нэг юм манайх ч юм бол хоошуур чи нөгөө тосон шууд шарж тий булхаа шарчдаг шүү. Булхаа шарчдаг шүү. Эднэр чи хайрж байгаа. Өө за. Нөгөө алдарт. Жисүүтэй хоочор. За. Юу яаж байгаа юм? Эднэгч болохоор хоёр талаар нь зүгээр хайраад байгаа юм. Тэгж доторх нь ер нь баг болцсон шихуу байгаа даа учраас тий. Зүгээр гой зүйлхэн хайраал. За савх хэрэглэё. Били яах бит. Самбархан били. Сам орхон дээр заав барьж нөгөө задлж идэх хэрэгтэй тий. За зүгээр өгч. За өгч. Яа, хоёлаа сайхан халуун дээр нь хоолоо. Би энэ сам орхонд бол маш дуртай. Боби тэгтээ чи маш олон жил ингээд яг ийм нэг жингэрэл байгаад ах юм ер нь хоол иддэм үү? Цагаан орхоо. Цагаан орхоо. Хоолнд нэх буу. Хоолнд аягүй мó. Одоо ингээл манай ихтер чинь нэг айлын аавын аяг байгаа штэ. Тэрийгээр чинь 6-ад нэг гусчаад талын 9-д гусчих штэ. Хөгээ ид штэ. Тэгээд нэг товл дээр бөөнөрөө хөдөө гадаа явна штэ. Тэгээд нэг бөөнөрөө нэг сайхан нэг
тэгээ ганцхан тоол ичээл цаашаа нэг хэсэг газар хороодог Тий. шүү. Жохон байж байгаа л өсөө наач. Ста нэг юм ойр ойрхон баг идэг нэг валер зуршил. Ваа, тийм зуршил. Тий. Тэгэхээр сурцсан юм байна л да. Тий. Тэгээ нэг ходоод нь одоо хаашаа чинь их юм нэг дор орч чаддгүй юм шиг байна. Гэхдээ бас тийм байхын чинь эмчнэр бас зөвлөөч байх шиг. Зөвлөөч байх шиг. Гэхдээ бас нэг бодлын жоох ачаал даадгүй. Аа. Одоо эн чинь цаг үе юу гэдэг нөгөө байнга л тэгээ ойр ойрхон хоол идэх гэж ийзэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг ичээд хэсэг ажилламаар байгаа байхгүй. Тэнгүү чинь хоолноос өөр юм бодхоо ойлж ялангуут айгүй төвөгтэй. Бас тийм тий. Манай хадам ээж одоо бас их тийм шоу шиг эднэ. Тэр яг ингэ тоншоод. Явсан тэ бид нар хамт хоолнд ороход гэдэг. Ээж нь болчлоо гэхээр би яагаад. Одоо ингэ хэсэг тоншоод өө. Тоншоод Тог гэдэг шууш. За за. Ханамасагийн Армасагийн хоолыг амтлая. за шууд ингээд иччихтэй тийм. Яг Амстай. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхамдас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын совд дотоод тэнцвэрийн их хундраг. Борнорт бас манай аавын дүүнээр байсан тийм ногоо их тарьдаг тийм. ерөөсөө ногооны хүмүүс. Өсөө ногоо тийм. Одоо манай энэ 10 жилийн нөгөө 10 жил байсан залуучууд чинь бүгд том ингээд боссууд болцсон. Дандаа яг яста тэгж томордсон ш жаргаланд борнуурынхан чи. Манай нутагт бол чулуу булсан ч ургана гэж томордог аахгүй. Тийм гайхалтай хөрстэй. Тэгээд ерөнхийдөө ерөөсөө гол одоо амьдрах одоо эдийн засгийн хөшүүрэг тий. Газар тариалан. Ногоо. Тэгээ бобыг харгалдаг юм биш үү? Ер нь нэг тархлаач гэж боддог юм дөө. Ковидын үеэр идээдсэн чинь нэмжил хэлээ л дээ. Нэмжил тийм. Нэмжил. Тэгтээ нэмхлээр нэг ингэж хүзүү нөгөө 90 гүзээ 2 явд юм лээ шүү дээ. Тэгэхээр онцгой тийм. Тэгээ онцгой. Тэгээ нэг грин шиг болчихгоо болдог. Тий. Тэгээ дөрвөн өчн юм чирийсэн байгаад байдаг. Тэр мэрий чи одоо юу гэдэг нөгөө хөдөлгөөн ээж фитнес явж бас жигд одоо масс нэмдэг юм шиг байна. Тий, жигдхэн болгож байгаа. За. Яа. Инстэ ханзаа мэн хөө. Янз юм. Дүүн яж хад бас нэг юм мэдээгүй гүцээ явж исэн. Аа. Өсчимсэн. Тасархаа. Энэ сам хорхонд ангад дуртай шүү. Тийм. Би амар дуртай. Нэрсгүй сайхан дөө. Тэгтээ ингээ боб нэг одны аавын тэр олон томилолт, тэр олон сум солилт тэр болгон дээр ингэж явсаар байгаа сүултээ харин бараг чамд хаацтай юм байсан юм шүү. Харин ер нь бол тийм нээлттэй болцсон. тийм нэг задарна гэж ярьдэн шүү дээ. Нэг ингээд нэг урлагийн сургууль чинь тэр хүүхдийг задлж аваад тайсан дээр хүртэл ингээд нэг юм чөлөөтэй ярьдаг. Хинтээ ч хамаагүй мэдтэй остой болдог тий. Тэгээд хүмүүс ч аягүй нэг ичимхий байгаад байдэн шүү дээ. Том дарга ороод ирэнгүүт ингээд сонирн болоо ч юм уу. Нэг олонний танилгын харангуйтаа ингээд хийдэг. Би бол тийм байхгүй юусэн. Аа сайн мань уу таага шууд өдрөө харж байгаа л та ингээл ингээ яваарчдаг. Тийм юм хүүхд 10 жилд орж ирж байгаа юм чи. Тэгэхээр чи бас арай одоо нөгөө яг түрүүний таны хэлд ярьж байгаа ашигтай гар ирж. Бараг тийм байна. Гэхдээ нэг сул тал нь хөрхөө ээж аав хөрөнгө цуглуулж чаддаг юм л. Аваа нэг юм байшин барилга барих гэдэг нүү чинь. Бас нэг талаар тийм. Ногоо тармаар биш дуулна. Мал аж ахуй эрхлэмээр байдаг. Тэнгүүд нөгөө бүх юм хаяал нүүн. Тэр нь аягүй хэцүү юм лээ. Тэр нүүдэлч амьдрал бол. Би бас надад зөвхөн би жоохон гөгшин бодож иж магадгүй шүү. Нэг газараа одоо ялангуяа өөрөө ингээд би ингээд байсагээл ингээд нэг бол байраа солиод томруулаач гэдэг юм ингээд нэг газараас нөгөө газар руу ингээд хороол мороо солиод яваад байдаг шүү дээ хүмүүс. Тэгэхээр надад жоохон бурууч иж магадгүй тэгэхээр гэхдээ дурсамж үлдэхгүй гам санагдаад байдаг юм шиг яагаад чинь. Одоо
Антон Павлов Чехов энд амьдран суудаг байв гэдэг бүхэл бүтэн тэр хүний бүхэл бүтэн амьдралын түүх баг энерги нь тэр байшингаас өнөртөж байгаа биз дээ тий. Тэгэхээр над зүгээр тэр санагдаад би одоо нэг Чехов болох гэдэг байгаа юм шиг л тий. Бас магадгүй бах. Энийг бол би зүгээр ингээ идээ суугаад байна уу. Өнөөдөр зүгээр чипс шиг тийм ээ. Тий, яг тэгдэг. Анамаса дотор нүрт ингээд нөгөө юу болчих тий. Каби мапинийг амар гой шийдсэн байгаа. Нөгөө хатадд байгаа мэдрэмжийг өгч байна. Тий. Тэгээд ингээд ийм болцсон байсан. Эднийтэй нэг бас нэг юм гоё түүхтэй. За. 98 онд нөгөө нэг тамирчин байх үед энэ дээдлийн нөгөө буфе хоолных нь захирал галтаах байсан юм. Тэгээд эднийх манай холбоог л ивент итгэж оролцохгүй галтах чи манай баг холбооны дэд имхөөлөгч байлаа яалаа. За. Тэгээд бид нэр Хокотоос ирээл энд сар ханамаасаа хоол идээл. Яа. Сүүн талаар орох явж байгаа. Чи юу вэ? Ханамаасаа орж иж хоол идэх гэдэг чинь зүгээр. Тэр чинь нөгөө нэг төлөвлөлтөө төлчөөд тийм хоол. Тэр чинь нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ. Тийм шүү дээ. Би бүр 98 оны юм ярьж байгаа. Тэгэл байж байгаа л ийшээ нөгөө тэмцээнд явсан. Онгоцсонд ороос суусан Стамбулд болчихсон Турк. Гайрдан баг шууд хоол хургаал авчихсан. Одоо сар тансгалсан удаарах одоо хоол идэх гэж байхгүй та нар. Тэгээ ханамаасаа гэдэг нэр юусэн миний хөр дурсамжийн дүр. Тийм ээ. Гүн шингэж үлдсэн. Бацаан бахаас юм биш? Тийм, гүн шингэж үлдсэн. Тэгээ би ингээд Аламцойрын нэвтрүүлэгтээ хамтарч ажиллах ханамаасаагаас ярьж ийн гэсэн чинь миний шууд дурсамж сэтрээд таах гэж авчих юм чи байсан. Игэл хойлоогүй. Хойлоо гэж гэсэн. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. За тэгсэн чинь нөгөө нэг гоё яриагаа. Яа да. Асын ах юу яасан? Тэгэл одоо Хаяа явчлаа. Гэхдээ асын огш маань бас биднийг өстэй бүр нэг жил бүр өстэй амар мэддэг байхгүй. Бид нар гэртээ ярьдаг байсан шүү дээ. Ер нь сойсгийн бас тэгтгэл байсан гэж дуусдаг тийм. Хинчээний за баярлаа. Тэгэл тэнд нөгөө тогоо шанаг нь байдгсан ч гэж ах шиг аимсан цагаан цамцтайгаа угаац хитцтэй байдаг ч гэж ах шиг. Тэгээд ярин яг тиймэрхүү л нэг адилхан л байсан. Тэгээ ерөөсөө ингээд гэгээтэд сургуулиасаа гарангууд л гайхаж байгаад. Одоо энэ маань сургуулийнхаа мэдэндээ нөгөө бидэртээ нэг үеийн сэтгүүлч тэгтээ нөгөө телевизэн сургууль учраас бөөл гой огтуд байдаг ус. Тэгээд манай англи гэж ерөөсөө тэр нэг хичээлийн юу шал өөр. Тэгээд нөгөө бүгд нөгөө нэг юугаа явна нөгөө тайсны хөдөлгөөний чинь бүгд биеийн тамирын хувцастаа заал тойрч гар дээрээ явж юм аваад мост явж юм аваад тий тал биеийн тамир ордог байсан шүү дээ. Тэгэл бүгд шпагат суудаг гэж байх жишээний. Нэг жил өстой нөгөө багш маань өстой үнэхээр сайн үдэ хийдэг шин. Тэгээд бүр ганди өгш хүртэл тэгдэг байсан юм чаа. За тэр Асигийн тэр радио телевизийн хүүхдүүдээрээ тэнд бүр өстой амар бэлтгэгдээд нэг өстой галзуу залуучууд гарч ирэхэндээ гэж ярьдаг байсан байхгүй. Тий. Тэгээ бүр ангийнхандаа хүртэл хилдэг байсан гэж дуулдгийн сүлд. Тэгэл яг багш маань ялчгүй тэгээ удирдлагуудаа таараагүй юу яаснаа тэгээд ажиллагаа болцсон л та. Тэгэл бид нар чи ерөөс яг өстой яг үндэ бол хөсөр хаягдсан л да. Зүгээр улаан халтуурчд болоод урлагийн үзлэг тал дээр хаягдаад. Ерөөсөө шууд юуч байхгүй болоод тэгээд тэгэл нэг тухайн үе чинь нэг хай 88 гэдэг камера бариад үсрэл гараал нэг бичлэг халтур хийгээл. Нэг 5 цэс хөөгөл эхэлж байгаа юм чи. Тийм л тийм. Яг бид нар төгссөн бол гэж би айгүй харамсдаг. Манай ангид бол айгүй мэрэгжилтэй айгүй онц сойс төртөл яг орох гэж байгаа. Тэгээд яг асын багшид болоод асын багш чинь болохоор айгүй мундаг багш энэ төр гэж яриад идэг штэ. Тий одоо нөгөө Антон Павлов Чеховыг айгүй харга зүг нэг голчилж ордог. Тэгээд ганди багшийн яг нэг юм копи паст тий аргачлаар явдаг тий. Тэгээд би ч яг өдөөний өгч чинь та нэг сайн мэдхгүй тэгэл дуулдаалах чинь. Яа яггаа багш гэдээ бүр Жаки чи хүртэл сүултээ нэг сойсаасаа бас тийг ингээ манаа дээр төгсөж ирсэн баггүй юу? Тий Жакиг чи би ягаад чи гээд идэг вэ гэхэлэр. Тэгээд та нар дээр төгсөж нэг төгсчдөг байхгүй. Бидний нэгдүгээр курс төгсдөг жилээ манай аюун дээр төгсдөг байхгүй. Тэгж санаад байна тий. За тэгээ манай зарим хүмүүс үзэж байгаа юм бол бодлоо ярьж магадгүй он цаг дээр жоохон зөрүүлээд иж магадгүй. Энэ нөгөө юу юм шүү дээ.
нөгөө дахиад шүү дээ. Гоё мууч. Чи шот ингээд арай нөгөө манай хатам ээж шиг ингээд болчих байгаа юм шиг. Гүг хит тон шот. Бас нэг хүн амьтаа харахад юм итгэлэр жоохон онцгүй юм болов уу одоо. Тэгвэл янзтай. Зүгээр хоёул алан дээр нь өдөж аваад тэгэл газар төхөлт. Баг тэр гоё гүзэний шилнэс хийж аваач. За энэ юу юм? Их ажлын араас гэр бүлээрээ сайхан кино үзэх бол үнэхээр гоё байдаг шүү дээ. Тийм ээ үзэгчтэй. Тэгэхээр зэрэг хамтдаа оройн хоол эзснийхээ ардаас нэг сайхан кино эхлүүлчээл байж явах бол үнэхээр бид бүхэнд тав тухыг мэдрүүлдэгэ. Тэгвэл Univision хэрэглэгчдэд зориулж нэг гоё бэлгийг та бүхэндээ барьж байгаа юм байна. Хамтдаа жаргалтай зэсийн бүх киног ердөө 2000 төгрөгөөр үзэх боломжтой боллоо. Энэхүү зэсэд шин шилдэг уран бүтээлүүд гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой кинонууд адад явдалт за тэгэл инээдэм трейлер гэл одоо ерөөсө бүх төрлийн үзүүштэй кинонууд багтсан байдаг. Тэгэхээр зэрэг үзэгчтэй та яг одоо хамтдаа жаргалтай зэсийг Univision-ээс шалгаад үзээрэй. Магадгүй одоо үзэж амжаагүй тэгээ тэрийг мартчихсан кинонууд маань ч гэсэн тэнд байж юуны магад тийм ээ. Одоо л үзэх цаг чинь шүү. Univision хамтдаа жаргалтай. Энэ ч гоё баха. Энийг ингэж хийсэн дээр баха. Энийг ингэж хийсэн дээр баха. Ясаа юм те. Би бол нараа Хэсбийн телевизд байхдаа бараг 5 6 жил кук шоу хийсэн шин. Тэг юу сурдаг юм бэл шин. Өөрөө хийхгүй зүгээр хажууд нь ингээд энэ юу хаадаг амтлах гэж бодлоо ярина. Тэг юу зурдаг юм бэл. Өөрөө хийж ч юм эсвэл өөрсдөө амар сонирхолтой байж сурдаг юм бэл. Би бараг ч Монголын бүх ресторануудад нөгөө нэг очоод ингээ энэ ямар хоолын солонгос одоо тэр энэтхэг мэнэтхэг тэгэл нарангийн гой гой хоол одоо Нью-Йорк тай хоол моолын бүгдийн заалгасан шүү дээ. Тогоош тэнгистэй ис тэст юу ч сураагүй шүү. Одоо бол гэртээ бол өстой цовингаас өөр юм байхгүй. Будаа тоо. Тэгээд нөө дургуй төчгүү гэдэг юм байгаа. Дээрээс нөгөө өөрөө одоо яг хэрчиж те амталж тэгээд тэрэн дээр алдаан дээр ажиллаж тэг нэг юм хөдөлмөр хороогүй болохоор шууд гацчих жоохгүй. Надад бол айгүй гоё амралт болдго. Би бол хоол хийх дуртай. Айгүй амралт болдго. Тэг яг ингээд нэг юм хийгээд ингээд тэндээ ингээ анхаарлаа төвлөрүүлээ тэгээд дараа нь ингээд гэрийнхэн тэрийг идээд гоё кайф авахар чи. Нөгөө манай эхнэр мөрөө тал дуртай хүн чинь. Даргаагаа дэвэжтэй. Ингээд яа. Даргаагаа дэвэж. Ямар сандаа манай том ах надад болгоноор шордог гэдэг байхгүй. За. Тэгээд магтахгүй болохоор хаяа явчих. Тэгээд бид нар ээжээ жижүүртэн нөгөө шордгийг идэх тулд хой одоо чи хэсэг суугаараа ястай янзтай байшуулгээ суугаад байгаа. Тэгэхгүй бол заа чи магтахгүй болохоор уцаа явчих шин. Тэр шиг манай урлагийнхан ч бас хөөрөв тий. Хөөрөв шүү дээ. Бас та гоё ингээл явал бас яваал энэ. Сэбзэл шүү дээ. Унахтаа бас амархан ундаг шиг. Тий. Амар хурдан хөөрөн тий. Яг үнэ. За нэг жоохон завсарлаа өстэй. Юмас нийтлээ. Тэр 5 цолын шилийг тэгж хагаад болохгүй халаалгаж хагаад гусан да. За тийм ээ тий. Нэвтрүүлгээ дуусгачих тий. Оо. Анхаарал ингээс харинаад идэг юм байна. Алуу нэг явчих. За. Тэгээд жүжигчнэрээ төгссөн юм уу? Нэг бол шууд сэтгүүлч бодоод сэтгүүлч ерөөсөө надад ерөөс хамаагүй. Ерөөс хамаагүй юм уу? Тийм. Тэгэл ерөөсөө оронд нь Доржним гээд бас жүжигчин багш маань ирээд. Кино тоглоод идэв штэ. Тийм. Тийм. Ихнэр нь хөгжимч. Тийм. За Доржним багш маань одоо бидний ерөөд үндсэндээ төгсгөж байгаа юм. Тэгээ манай тайсны яриад чинь одон туяа ихч хүртэл ирсэн. Одногч. Одногч. За бид нар тэгээ ямар ч л ярьсан нэг 4 жил сураад төгссөн. Тэгээд яг хоо би жоохон харамсдаг нь талигч Розагийн алтан сүх багштайгаа төгссөн байсан бол илүү нэг юм үр дүнд те одоо бас нэг тийм яг л нэг бодож ирсэн шиг юм. Одоо ингээл нэг хувьсэл продакшн гэдэг шиг ингээл нэг юм бүүм гарч ирдэг юм а гэхэд нэг юм манай энэ мангад бол одоо ингээл ган зэрэг одоо мөнх болд
Утхан жаргал мядга энэ төр гэдэг бүр жүжигчний хурц чадвар бүр ингээд гоод илүү би бүр өөрөө ингээд гайхдаг зүгээр тэдний нэг юм мэдрэмж нь амар анги мангитай биширдэг. Би чинь тэгээ нэг өдөөний хөвгт учраас яаж ингэж гой тэгж ингэж шууд тусгаж аваад дотроо ингэж нөгөө төсөөлөөд нөгөө юу яана гэдэг чинь үнэн амьдраад гэдэг. Тийм мэдрэмж өгөөддөг гэсэн байхгүй надаа. Тэг би өөрөө биширдэг. Вау бас эдгээр бол мундаг жүжигч болох бах та гэдэг. Тэд нар одоо тэгтээ яг зарим кино уншаа, зарим нь яг мэржлээс өөр ажил хийж байгаа ч гэсэн ер нь бол яг тэгээд биднээс ангаараа амар сайхан уулзаад яг гой багш магшаахан дурсаж бас ярьдаг сайхан. Тэгээд хэдийд нь хүрлээ ахтаа учирцсан би ер нь. Бас хүрлээ ахыг чи жинхэнэ тээшнийг өлгөн байлаа шүү дээ. Яст яаж мэдчихв да? Яаж мэдв? Мэдлгүй наа. Хүрлээ ахыг өрч гэл год гэж явж. Тэгээ чараа баг босоо ёсгож чинь үгүй юу? Драматай болсон те. Би байлгч Боби. Тий. Тэгээ бид нар чинь нэг ангаараа нэг кино хийдэг баатар болоо шатаад. За. Тэр киноны дүрс үрсэн ч алдхаа байлаа. Тэгээд яах вэ? Хүрлээ ахтай UB Pulse дээр тааралдаад гэсэн чи та нар юун залуучууд бид нар нэг Pulse нэг жижиг өрөөнд дотор нэг Grim гэдэг нэг Оросын нөгөө нэг Glambour-ыг дуурайч нэг хэсэг яваад. За. Тэр нэг юм 3 сар хэрэгтэй болсон юм а. Тэгээд ер нь бол шууд хулгаас жоох юм гэтрүүлэгтэй будаал. Тэгээ нэг монтаж би өөрөө бас нэг юм хальт хийчдэг. Тэгээ нэгэн зураг авчдаг болохоор. Тэгээ нэг спидээр нь тоглоал тэгээ дараа нэг хөдөлгөөн болгон дээр шоу мэн дан гэл тэ. Тэр бүх шоу мэн хийн. Тэгээ үсч хүрлээ ах тэрийг нэгийг зургатаар үтсэн гэсэн. UBS-ээр гардаг гэсэн. Тэгээ үсч Pulse дээр ингээд нэг ирчихвэ. Та нар юу нөгөө нэг дүүнэр мөн үү гэдэг чи. Дүү мөн гэдэг чи. Хана comedy art гэдэг хамтлаг байгуулаад яваад байгаа маа. Бид нар чи ерөөдөө бас гайгүй өндөр зөө. Би чи бас метр 80 81 манай ангийнхан чи ер нь бол гайгүй бас нуруулаг бас царайж гайгүй. Тим залуучууд. Тэгээ үз чинь хүрлээ ах ингэж хараад. Өш та нар надтай ажиллах уу гээл. За тгий гээл. За тэгээ хүрлээ ахтай хүрлээ ах чи тэг чин солийн төвөргөд юу лээ нэг банкны нэг өрөө өгч юу лээ. Амьдрал бол аз жаргал тэр шиг тийм нэг тоглолт хийгээд. Тэр үе чинь нөгөө шагаа ордог, ичүү бөөнөр орж тоглодог мөгөл. Тэгээ тэр тоглолтод дуусаад араас нь нэг юм аялан тоглолт болоо сонгуул олцдог ч илүү. Тэгээд яасан чинь манай нөгөө хэд явах хөрлөө хахта таарахгүй байна. Манайс нь явлаа гэдэг. Тэгээ яваад. Би чи явах бас нэг жоохон хөрлөө ахыг бас нэг юм төрөгч байх гэх нэг хошин урлагийн жижигчин болох гэсэн энэ нь ингээд байгаад нөгөө нэг зорилго нөгөө юм байгаад идэг. Шинэ үед орё гэхэлэр тэр нэг мундаг нэг залуучуудтай болохоор ахгүй. За хөрлөө ахыг дагаа явах юм бол одоо нэг жижигчин болчих байх таа гэр. Тэгээ хөрлөө ахыг хамтд чиглэгийн нэвтрүүлгийн нэг баг за би нэг монтаж хийдэг нэг манай нэг Эрдэнэ хоёр гэдэг. Тэр маань бол ирэхдээ монтаж зургийг нь авчихна. Би болохоор нөгөө редактор ажлын бүгдийг хийдэг. Асуултын бэлтэн зочин мочинг нь олоод бас нэг юм ресторан зөв хариулах юм бол шууд бая шийгээл мэднэстэй та. Тийм. Буруу хариулах юм бол хөдөлмөр торт морт хийгээ. Тийм яг үү. Тэр нэг айгүй хөөрхөн нэвтрүүлэг син их зардаг байсан юм шиг. Тэгээ тэрнийх нь юм дээр нэг хэсэг ажиллаа. За тэгээд бид хоёр чинь залуу өгөхгүй. Стиктэй. Хойдоо яа тэр жоохон хүрлээ ахыг муул хэлтэй. Жоохон хүн муул хэлтэй. Яа ямар бат. Тэгээ үжсэн чинь сонгуул болоо. Сонгуулаар ч Баян хонгорын бүх сумдуудаар, булганы бүх сумдуудаар ч жинхэнэ арталт нь нэг залуу жижигчээстэй бүгдийн нэг юм шүү дээ. Яста нэг яста бүр гутал мотлын яг байранд тавиал тий. Нөгөө яг нөгөө X түүцийн нөгөө эрдэ гар дааш гэл юм байна. Яг тэр шиг юм би. Бүр тэгээд бүр би яаж яхад ер нь хордон хөдөлгөөнтэй тэгээ айгу хордон дээр авсан. Хуушуурхэд тас хуушуур билэн тий. Тийм байсан аахгүй. Тэгээ хүрлээ ахтай хэсэг гэж хэлж хагаад боолын гэрээг гээд яасан бэ гэж хүрлээ ах нэг байрнуудтай тэгээд нэг байрын бобьяханд очиж трейслет гэж. Би тэгээд чинь би харсан чинь биегийн болдаах ороод ирт. Голомтод тэр голом тишээ бүр нөгөө юуны тэнд. Одоо Монгол цонх гэдэг нь шүү дээ. Тий. Юуны хажуудалд. Тээврийн төвчөө. Тий. Тээврийн төвчөө. Тээврийн төвчөөний хажуудалд би нэг өрөө байр ахгүй юу. Тэгээд чинь ах офсер төрөслөгчсэн юм яах чийсэн биегийн болдаах ороод ирэнгүүт тэр үе чинь нөгөө сайн амьдрал тий. Тэр нөгөө аз жаргал бэд боон цацсан ах мах чи ирэх гэдэг. Би чинь тэгээ нөгөө телевизэн ойтно болдаах чи телевизэд бас найрлагч байсан шүү дээ. Телевиз мэдх юм чи сайн байна уу та би бас нөгөө урлагийн хөвгт байгаамаа таныг мэдэн шүү дээ. Та болдаах байна те дүүг нь бас болдоо гэдэг чи тийм чи чиний байр юм уу гэж. Хүрлээ ахын байр гэлдэг л гэсэн чи. Хүрлээ хаа байна гэдэг л. Өөний хажуудлын яг Монгол гэлбал дотор байгаа шүү дээ гэсэн чи. Тийм үү. Хоёулаа хамт очие гэл. Тэгэл хүрлээ ах тэр яваад очиж чинь. Хүрлээ ах гэдэг байхгүй. Би яг чамтай очиж уулзъя гэж бодож байсан. Ахын бүрстэй илэг татаас нэг амар funny comedy нэг кино юм байна гэсэн чинь. Үгүй.
дүүд 8 гой зохиол, та продюсер л, би найрал. Хоёлаа ботоо хийгээл тэгэл. Тэгснэ шууд ингэ цөмкөө ухснаа. Боолын гэрээ гаргаж ирдэг байхгүй. Оо за. Тэгсэн чинь шууд хүрлээ ах шууд газар дээр нь ерөөсөө заа байж байгаараа гэсэн чинь ерөөсөө нэг 2-3 цагийн дотор нэг унш дуусгаал. Шууд нөгөө хоёр ч гол ажилдаа орлоо. Хүү агч мэдрэмжтэй л. Амар. Тэгэл ерөөсөө хүрлээ ах тэр хоёр чинь мөнгө төгрөө тохирол за энийг тоглох уу гэдгс чинь нөгөө булдаах чинь бас ирэг гэдэг нэг. Та хоёр хажууд. Оо би ч ерөөсөө ингээд дарь одохдны өмнө гүйж ирчээ. Тэгтээс бүгдийг ингээд яриамаар хажаас байгаа даа. Тэгэл тэр хоёр чи хийхээр болоо. За пүүжэг аммаар байна, продюсеринг аммаар л гэж ярьж чинь. Энэ хэнийг олж Шууд бүр каст яриад. Ерөөсөө өөрөө тэрийг бодсон байсан юм байл. Тийм тэрийг. Тэгэл ерөөсөө хүрлээ ахтай ерөөсөө гол юм ерөөсөө камераараа яриад явчих чамч. Тэгэл тэр зураг авалт хөөст бичгэнсэ. Тэгэл би чи явах тест чиг тэлэшгээ чирнэс. Нэг залуу хөгт чи. Тэгэл боолын гэрээс эд дундаа байж чи манай нөгөө нэг одоо ховслын нэг талигч хүрлээ. Хүрлээ чи яага тэр кинонд бас нэг юм жоохон нэг сахилга бацаа дөр тоглодог ш. Тэгэл тэр нэг юм сцен болохоор краш руу орж ирэнгүүтээ нэг тэр цэнгэллийн дүрийг хүчинчдэг хэсэг өгдөг. Тэгсэн чинь би тэлэшг чирээс чи тэр нөгөө дрифтийн залуучууд одоо нэг машинаар ингээ иргэдэг тийм залуучууд тэр маасанд нь тоглож байгаа. Тэгсэн чинь нэг залууг аваачаал алуу наатаа хүчиндэгт гэлдэг чинь. Тэгсэн чинь нөгөөх нь ингээ болдгоо нэг хүчиндэгтэй. Тэгэхээр би чи бас нэг хуух юм болохоор чирж хоорн хүчин гэж яах чи хүч хэрэглэх ёстой штэ гэлцэж болдох сонссон. Чүн даач хүснээ яагаад миний өмнөөс задаач хогдоога гөлөг өчий гэл намайг чи байхгүй бол загин чи гэсэн чи үгүй бах. Манай Боби бити загнаараа манай чи манай миний дүү шүү гэл хамгаалах маягт. Чи юу жүжигч юм уу? Яагаад найруулагч юмнаас манай дүү жүжигч шүү гэл хүү ах тэгж. Тэгс чи хүчтэй тэг гэл. Тэгэл тэгэхээр би за би тэг чи нэг юм сарвчтай юм алгаа юмсцсан. За тгийг л шар хөдлөө болдог. Тэгэнгүүтээ яг нэг парезд байдаг. Яг нэг цэнгэл яг ингээл яг ингэж яхаар ганц парезд байдаг шүү дээ. Ганцхан явсан. Тэгэл ерөөсөө би яг нөгөө нэг өмдөө тайлал бандахтагаа. Тэгэл цэнгэлийн юбкийн сөхөл бандган дээр яг бандгаараа. Тэгэл гар ботоор гэлдэг чинь. Би тэгэнгүүт нь болдаахлахгүй. Хаа миний нүрийг гаргахгүй стэл гэл. Бас нэг юм алсаа бодоод шүү дээ. Тэгс чи чиний нүрийг гаргахгүй чи зүгээр нүрээ сарвчтай болгоороо ингэчил надаас нэг ганц явах гэл. Тэнгүүт би ч гэсэн. Гэлстэй гөрөн шартаа нэг яг хүчиж байгаа юм шиг хүч хэрэглээл хэвээр. Хэвээр нэг нэлээ хойноос хүчтэй оцгоноос оцоод лавлаа бүр нүдлээ. Одоо нөгөө тараг ууцсан явж ирдэ. Энд ч амар гэдэг юм байна. Нэг татаад хамаагүй маяг. Тэгээд яг тэр нэг проест би сүулт нь үзсэн чи хэвээр бүр яг л нэг авсан байхгүй. Авлаа. Баяр үргэе гэл. Надаа бүр тэгжсэн. Тэгсэн чинь нүүр бодог чинь дээгийгч гээд шүү дээ. Дээгийгч. Энэ бол зурд нь хүчий хийчихсэн баг. Тэгээ миний хамгийн анхны кино тэр байдаг шүү дээ. Нүүр гардаггүй нэ хүчингээ. Тэгээ бол ингээд би чи хүчинсэн байдаг байхгүй. Тэгээд хүрлээ ахтай ерөөсө хамгийн зөндөө цуг явсан. Тэгээ хүрдээ ахын нөгөө ихнэр надаа аягуулсан. Тэгээ нэг намнаас өрөө хоёр чи жоох. Оёногч. Оёногч. Тэгэл айгаа хэсэг гоёж байгаа л нөгөө нэг алдарт 7 сарын нэг юм болоод. Оо тийш. Соёлын төвөргөд нөгөө манай комеди арт ч байдаг гэсэн. Нөгөө студ та нарын бүх юм бүх жижиг хэрэглэл одоо тэр хувц сунар тийм ээ бүгд байдаг гэсэн. Тэгсэн чинь бид нар яг 7 сарын нэгэнд тэр ажиллаа хийгээл үзсэн байхгүй. Тэгсэн чинь гэл буун дуусан сагдал гэсэн чинь хүрлээ. За. Ер нь жоох эвгүүдлээ. Миний дүүнөр одоо харьцаа. Одоо яг л энэ дүүнэр шиг л байсан. Тэгснээр бөөнөр ингээ гарах гэсэн чи хүрлээ хат гэдэг шин. Бүгдээр компьютераа камерануудаа аваа гарчих уу гэлтэхгүй. Тэгэхээр би бодохгүй. Яа хүрлээ хат гэж өмхий санаад гэдэг. Арай л өмхий санаатай юу. Очиж одоо энэ рүү л хулгай ороо гэж би бодож байсан байхгүй. Жохон бацаа. 20 итгэн настай. Тэгэл яаж тэгээ цаатагч санаа гүйцэхдэггүй байгаа байхгүй. Тийм айхтар одоо борх шиг одоо. Тэгээ үз чи аваачаад өглөө 6 өнгөрч яхад боовэ гэж залгаж. Яг одоо хаанаас ч дүнгэрт омч штэ гэл. Чи одоо яг соёлын төвөргөд төр хүрээд ирсэн чинь аль бишээс дэлбэлцэж байгаа чи. Би тэг чи нэг яг үндэ болсон юм авч гарсан юм уу? Авч гараагүй харин. Хөөе. Ерөөсө бүх юм тэг хүрлээ хахад уг нь мэдээлэл ирсэн байж манайрт. Манай нэг ингээд данга сигнал ирсэн байхгүй. Тэгшээ за арайчгүй байх гэж гээсэн байхгүй. Тэгэхэд бид нар ч гэсэн за арайчтай хаа гэж хэлсэн ч биш магадгүй санахгүй байна. Тэгэл ерөөсө байхгүй. Бүх компьютер тэр үчин нөгөө юм жижиг мини ДВ хэлснүүдээр фонд нэгэл ингээд өрөө тавьчихсан бүгдийн начигдал гიშгэж мишгэ хайцсан.
Тэнд нэг юм баахан санамгчингууд гэд бүр сүрүүлээ айцсан юм шиг л амар болцсон. Тэгээ би өстэй амар гайхад биш. Тэр одоо яагаад тийм байт юм бол тэр улс төрийн тэр амар юм ярих гэхээсээ илүү тэр хайрын одоо тэр ажил бүтээлүүд те. Тийм гой тоглолтууд хүртэл ингээд нэг бүрэн архиваараа байсан. Гой кино мино хүртэл тэгээд компьютер ингээд бүр ингээд яах л яаж тэгдээ эвдээ айцсан байж байгаа. Тэгэл ерөөхдөө хүрдээх жоох унаат. Тэгэл бас тэгээ талигч амбиахтагаач таарамж муутай болоод гэсэн тэгээ нэр комеди арттай хамтлаг маа. Жоох ингээл сарнаал эхлэхлээр дүүн өсөд байгаа юм чинь. Тэнгүүд нь цалин хэрэгтэй байгаад шүү дээ. Тэгээ яж нөгөө эхнэр маань ч нөгөө жирэмсэн байсныг гэж хэлэхөө. Тэгээ шууд телевизээр орчих. Заахаа би одоо өстэй бодит баха. Дүүтэн цалин хэрэгтэй байна. Тэр ч дэнжи мянгад амьдрдаг гэсэн хийж яаж байгаа. Амар хэцүү түлэн урснаас хэцүү. Юу хэцүү юм чи. Би цалинтай ажилд орохгүй л эхнэрээ тийж чадахгүй наа. Тэгсч хүртэл ах. Бараа энэ гэл. Сүлдө уцаа авах байлаа. Алан шолон дээрээс болоо. Монголын урлагаас зайлууланд болж чамраад та. Гомдоод. Хаач амар гомдох шүү бас хажуугаар нь. Хүүг чиг яг ингээл. Тий. За яах вэ? Тэгж би яг тэг. Аричтай. Яах вэ? Уг юм бодсон юм аа. Чамд их том ирээд байсан да. Одоо яах вэ? За өөрөө л мэд. Тий. Гомдоод. Тэгээд лесбийн рүү ороод тэгэл өстой чиг нэг телевиз. Тэр чи одоо яг 8 онд чинь асуудал болсон. 9 онд шоу телевизээр очиж авч. 7 сарын 1 мэгэн болоогүй байсан бол бас хүлээх бас нэг тэр нэг амар гомдсон байхгүй юу? Тэр нэг тэр зүгээр нэг гоё урлагийн юуг авч тэгэж тэ санамгчингууд орсон юм шиг тэгэж эвдлэхлээр амар гомдсон баг. Тэрээс та банк байгаа дээрэмцсэн бол өөр хэрэг штэ. Ягдгүй юм бэ. Одоо жишээ нь тэгээд 2008-аас за тэгэнгუთ чи 9 онд тийшээ яа салаад ингээд тэгэхээр чин 2013 онд бит хоёр яг ер нь их уран бүтээл хийхгүй байж байгаа. Тий. Тэгээд нөгөө яриад тагнуулж таны яг үнэ. Тэгээ бит хоёр тагнуулж байгаа гэдэг баг. Тий. Тэгээд чи 13 онд хийсэн үү та? Чи 13 онд. Тий. 13 онд чи би чи SBN мэнд нэлээ масгаас гурвалцсан. Бас нэг юм хамт олон бас үнэлээд эхэлсэн хамаг эфирийг хөтэлдэг болцсон энэ бас хөөрхөн болцсон байж хаад хүрлээх та ирээгүй. Хүрлээх ирдэг санагч нэвтрүүлэг зочноор өрж мөрээл. Тийм бах. Тий. Тэгсэн чи хүрлэехтэй би тэг олон жилийн дараа таарсан. Тэг чи би нэг хөрөөс 11 авцсан мэс чи маш авцсан юм уу гэж. Айлтай. Чи одоо машин авлаа юу гэж. Гоё те. Йоо, эсрэг. Тэ. Нэг телевиз ажиллаад машин авцсан ч өстой. Чи юу гэдэг. Манай ахчаас гоё штэ. Нэг бодлоо бас амар дарна, нэг бодлоо амар хурцлна. Гоё штэ. Намаг яарсан тэл тэгдэг баг. Тэр галаатай ярихаар их амар байдаг юм. Хог шидсэн ч аав нэст. Ай баваад сайтай гэсэн. Би бол ерөөсөө бас ингээд тооддог байхгүй ингээд байж тээ. Тэгээд гомдохоор хэлэн заачаа. Тэгэнгүүч ингээд манай нөгөө хэд маань болохоор жоохон үг даахгүй. Нүрлэхт бүтэхгүй маань гэдэг яваад өгтөө. Би ч бас нилээн ширтэг хүрээсэн байхгүй. SBN-д бол бас нилээ удлаа шүү дээ. SBN чи бүр 6 жил болсон шүү. Тэгсэн баг. 9, 10, 11, 12, 13, 14 он хүртэл байсан шүү. Яа, тезэ задлаад. За энэ өнгө гэдэг нь бол нэр үнэхээр янзтай юм аа. За энэ хөөс та бүхэн харж байгаа бах. Аргагүй л нөгөө цэвэр тунгалгийн хуулийн дагуу бүтээгдсэн 500 жилийн түүхтэй ПВ-д байгаа. Европын олон төрөл шилмэл Арван соёолчийг одоо Чех нутгийн үзэсгэлэнт байгалийн цэвэр тунгалаг усаар чанаж саац сортын одоо анхлуун зөрөг цэцгээр хандлан уламжлалт технологийн дагуу одоо шар хайргийн цэвэр тунгалгийн хууль гэж байдаг. Тэр хуулийн дагуу бол алтлаг улаан шаргал болгосон сарнаан ягаан өнгөтэй байгалийн цэвэр органик шар хайргийг тез нэртэйгээр зөвхөн монголчуудаа зориулан үйлдвэрлэвэ гэж. Тиймдээч тез бол жинхэнэ утгаараа цэвэр тунгалаг байгалаас сургасан одоо сонгодог Чех ПВ ба. 1991 нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Альва газар одоо ингээд телевизийн орлогт орж ирээд ингэхээр нэг өөрийнхөө за би нэг энэ манерыг л барьж авах юм байна та нэг юм үндсэн өнөөдрийн би болсон өнөөдрийн байгаа бобыг бий болгохын тулд нэг
нэг юм олж авна гэж ярьдаг шүү дээ. Тийм өөрийгөө олно гэдэг тий. Тэр нь юу хизээ байсан бэ? Одоо тийм юм бодсон юм байхгүй шүү дээ. Ерөөсөө өлсөд байгаа юм чинь мөнгө л хэрэгтэй байсан заа. Нэг амар өөрийгөө яаж одоо эндээс би яаж өөрийгөө олох юм бэ? Байхгүй шүү дээ. Тэгэл би чинь өөрөө нэг найруулагч гээл бас төгссөн учраас за одоо телевизэд бол найруулагч тийгээл ботсон бодолтой байж байгаа л. Тэгсэн чинь телевиз рүү ингээ орсч дууны найруулагч хийлэгчдэг. Телефон дээр суугаад би өөр дууруулсан жүжигч тэгээд нэг яг уншиж байгаа шүү дээ. Манай Бацаа чинь SBN-ээс бүр хамаг юу нэстэй хамаг дууг нь уншдаг. Цаа чин баг юу лээ кино албаныхын дарга нь тийм манай заяа чинь бас том шүү дээ. Тий SBN-д бас тухайн үед бол бас тий яг үнэ. Заяа л байгаа юм чи. Тэгээ заяа тэнч юу ч хийхгүй тэгээл байж идэг. Тэгээд өөрөө ч аюу зарчимтай яс ажиллаа хийн. Яг нөгөө дампуурж ажил таслахгүй бүр амар чийсний юм бохгүй манай Бацаа ч. Би заяагаас бол амар их юм сурсан шүү дээ. Тий чийстэй. Заяа өтөө чи бараг чицүү надаас нэг л ах. Тий. Тэгтээ тийм нэг юм ажил хэрэгч зан бүр амар. Би ч бас заримдаа нэг жоохон хипхоп дээрээ тавьчих га нэг. Тэгээ нэг юм жоохон нэг юм хинэггүй ажиллах гад байдаг гэсэн. Тэгвэл заяа надаа зааж өгдөг. Одоо энэ үгүй тийм байх. Цаг нартай байд юм а телевиз. Орой 9 цагаас эфиртэй болвол чи 8 ихэд бэлэн байж байгаа хувцас ингээ өмссөн байж гэдэг юм. Яг зөвлөгөө өгдөг гэсэн манай заяа. Тэгэл дууны найруулагч хэсэг хийгээл заяада баахан загнуулаад тэр чин дуу ямар юмны ойлгохтой сонсгоотой. Арнетик чөлөөтэй олон ангид кинонд дуу оруулангоч. Зарим интер шоумын аваач чахаж өгж мөөгөл тэр чин мэрэгжлийн дууны хүн биш юм чи шившгээ тарьж байгаа юм чи. Тэгэн шүү дээ. Загнуулаад тэгээ сүултээ загнуусаар бас дөжирч тийм л. Тэр нөгөө юуг нь бол нэг амар хурдан сорчиж байгаа. Алдангууд нь шууд залгаасын так дор нь ингээл үргэлжлүүлээл бичлэгээ ордог ч юм уу. Технологи талаа болох болчихж байгаа. Тэр нөгөө сонсгол тал дээр явдаг. Яг ингээл тэр чи аюул нарийн мэдрэмж тийм том дууны найруулагч гэд мэрэгжлээ шүү дээ. Сүрэн хорлоо гэж одоо үндэсний их шиг байж ах чинь зүгээр нэг юм шал өөр нөхөр суучих واخ. Гэхдээ сүүлдээ баг зэрэг сураад арай загнуулах нь багасаад ирсэн. Тэгтэл чиглэлийн хүн биш учраас болохгүй л. Чадахгүй л. За тэгээ үз чаар нэг найруулагчаар нэг юу гардыг оронтой гардыг байгаа сте SPN. Тэгсэн чинь за дагалдан найруулагч хийгээ чи дагаа явж ивч гэсэн. 40,000 төгрөгийн цалин авдаг ч. Хей зөөгчөө гэдэг юм зөөгч нарын шоу хийн. За гээл тэглээ. Тэр нь болохоор одоо ийм одоо ресторануудын шилдэг зөөгч нарын хооронд уралдаан байхгүй. Савхыг одоо жишээлбэл ингэж тавих хэрэгтэй мó. Энэ нь одоо жишээлбэл усны стик энэ нь одоо аль нь хаана яаж байрлал зүв байдгийг ингэж зогсохоос ахгуулаад тэрнийг шалгаруулаад нэг нь ялаад том шагнал авах тийм тэмцээн байхгүй. Монголын гайгүй гэсэн бүх зөөгч нарыг ресторануудаас ураад аваад ирсэн. Тэгээ үезс чинь хөтлөгч нь юм бэ гэдгсэн чинь моо талигч давлит. Давлиттай бүр гэрэмэр захиалгах динэдийн давлит ах бүр гэрэмэрээ хийцэн заяа уршлагаа авцсан. Ингээ байжсэн. Бид нар модны хоёрын дээр нэг амарцч бодлын ресторан дотор бүх одоо камера бэлэн болцсон. Яг зураг авахгүй байцсан чинь давлит ах байчаад аваад орчдөг шүү дээ. Байхгүй нөгөө хөл явж тавал. За ахнастаа ходарсан ангал тэгсэн чинь одоо хөтлөгчгүй яах юм бэ? Зураг эхлэх гээд шүү дээ. Би тэгсэн чинь олигтой гонч ч байхгүй нэг хачин юм байж байгаа шүү дээ. Ийм Timberland маань нөгөө ийм тухайн үе чинь нэг ийм шар өмд ийм том карматай өмд мод тэрийгээ урссан малгайтай цамцтай ингээд суудчих. Манай нөгөө найруулагч Гана ах маань гэдэг байхгүй. Үш Боби чи хөтөл. Үгүй би ерөөсөө амьдралдаа хөтөлж үзээгүй шүү дээ гэдгсэн чинь. Одоо өөр арга байхгүй энэ олон зураглаач энэ рестораны цагийг авцсан зөөгчнөр мөнхнөр чи яах юм гадаач 50 зөөгчнөр ингээд галхстай үг мүгэ бэлтээлсэн. Шүүгчнэр мөөгчнөр соёлмаа ихч мэгч ирсэн. Асар том үйл ажиллагаа эхэлсэн байна. Тэгс чи надад хувцаахгүй шүү дээ. Үгүй чи энэ зөөгчнөр мөөгчнөрс одоо харгал гэл тэгэхээр би бүр нөгөө зөөгч оролцогч зөөгчнөр мандаа илүү цагаан цамц аваад өгөөч гэдэг. Тэгсэн чи ингээд цагаан цамц чи ингээд артлын ингээд нэг өмсөөр байгаа сэтэрч сэмэрчдэг ш. Нэг тийм цагаан цамц боллоо. Зааны хаанаас чи нэг хар брюк болоод тэгээ ингээд доороо харин нэг юм хар батик гэх нэг тааштай бүр мартчих. Нэгс чи манай дууны найруулагч Гана гэдэг нэг залуус нэг стилтэй залуу байдагсан. Жижиг. Тэгтээ амар гой савх өмсдөг. Тэгсэн чи аливаа Гана мандаа савхөө гэдэг байхгүй. Тэгсэн чи багдэн штэ гэлээ. Өмсөж байгаа л ингэж байгаа л харсч чинь. Бас байна аа. Юу цагаан самсан дээр савхөө өмсөөл өсөн янзлаад ингэсэн чи бас нэггүй яах вэ? Бас нэг хөтөлчгөр нэг дөр ороод ирчих. Тэгээд нэг хувцастай болж байгаа. Тэгэл эхний юм дээр нэг 3 4 дублтэл ирсэн. Хамаг хөлс гараал ирсэн. Ганаах тэгж. Чи битийн үгээ бодоод. Чи нөхцөлтэй одоо нөхцөл байдлаа л. Энд хэдэн хүмүүс өрсөлдөх гээд ирсэн байна. Энд нэг юм газар иймар шалгаж байгаа. Чи тэгэл яар. Одоогийн Боби биш шүү дээ. Тэгээд байгаа байхгүй. Амар гой задаач гэсэн баг. Тэрөөш ингээд сайн байцгаана үзэгчтэй манай SBN телевизийн Hey зөөгч шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо гэж битийн үгээ бод.
Зүгээр хей. За хей зөөгч шоу хамгийн шилдэг зөөгчийг шалгаруулдаг гэж зүгээр дураараа ярил та. Тэг хасаад янзалж штэ гэх тэнгүүт. Нэрэ тэрэн дээр амар зориг авсан юм. Болохгүй хасчин заяа. Хасах шиг амарх юм байхгүй чи яриад лээ. Тэгэл яс чи ихний 2 3 дөвлөөс сүултээ яс чи болоод ирж шүү. Уун чин ингээд дүрмээ ойлгочлаа нөгөө зөөгч нар мөгшөртөгөө нөгөө яриа мараа авах махтаа бас нэг юм учраа болоод тэгэл яг гэсэн. Хөтлөгч юм дэр. Сайн дэч давлит аваарт орж ирсэн. Йоо өөрөөсөө. Тэгээ хүний хувь заяа гэдэг бас их сони юм тий. Амар одоо азтай гэхэрши одоо талигчиг одохлоор одоо бас нэг тэгээд нэг юм сонин хөтлөгч болсон. Би зүгээр найруулагчаар л ажиллана гэж бодож байсан. Юу хөтлөгч. Ерөөсөө энэ би ерөөсөө бодож үзег байсан байхгүй. За энэ нөгөө нэг сүүлийн үед заастаа бүр явж игж байна. Ярьж игж байна. Зүгээр дэлгүүрүүдээр баг олдохгүй байгаа дэсэн гэдэг нөгөө тез хийдэг шар хариг. зөв. Ингээд аяглаад юуцсан тавьчих. Нөгөө нэг энэ харагдаад байгаа нөгөө титэм хөөс. Пи одоо шар харгамт чинь титэм хөөс гэж нэг яхалтай байд юм биш. Өнгийн хүртэл бас хоёул одоо нэг зөөгч ярьсдаг тийм өнгийн хүртэл яригд юм биш. Одоо энэ өнг гэдэг чинь одоо энэ доороос ингээд юу яаж яах гэдэг чинь сайн пи нарийн байдг хин байна гэсэн үг гэл. Тийм нарийн байдгийг биш үү тийм. За тез авууртаа аягалнаа. За дүн нэг. Би чамд шүл рүү явчих гэж бодлоо. Шүл яах вэ? Дүн нэг амар ханаад тусаад. Одоо аваа идэх чинь. Тэгэж аваад нэг юм ягаал. Тэгээд тэгээд ерөөсөө араас нь ажиллаужаад явдаг шүү дээ. Тий, ер нь одоо тэгээд нэг юм төрөний таны хэлдгээр нэг болох юм байна гэх нэг зориг орчихгүй юу? Энд чинь бас нэг тийм амар хэцүү зүйл хөтлөнөглөл хүмүүс бас нэг ингээд нэг юм яаж тэр үг үйлбэрийг хаанаас ч бодож олох юм. Жүжиглэнэ гэхэлэр тэр үгийн өгч чинь цээжил чинь гэдэг нэг юм энгийн хүн болвол жүжиглэх нь амархан гэж бодоод хөтлөгчийг хэцүү тэр бол өөрийнхөө үгээр ярина гэдэг бол хэцүү гэж яриад байдаг шүү дээ. Яг юун дээр бол жүжиглэх нь хэцүү байгаа байхгүй юу? Тэр чинь бүр нюанс нээр. Хөтлөгч бол яг таны хэлдгээр өөрийнхөө ингээд нэг юм өнгө аясаа ингээд ойлгоо явуучих юм бол яг гой нэг зөвтгөгдөөд явж болно. Өөрийнхөө. Тий. Жүжиглэнэ гэдэг чинь бас дураараа бас хамаагүй явж болохгүй байгаад байгаа байхгүй. Тий, яг. Тий. За хоёул энийг нэг тулгаад за нэг амтлагаа явуулчих тий. За тий. Боби яадгийн зүгээр ингээд зарим хүмүүс ч бол би зүгээр цагаан тийм уудаг муудаг чам тийм юм байхгүй юу? Нөгөө би бол нэг амар тэгдэг ингээд вино уух үедээ вино уучин яг ямар хүмүүстэй ямар вайбтай тий. Ер нь ямар тэгээ юм сүүж мөөжүүч гэсэн бас хаяа уучин. Ер нь бол нэг юм зарим хүмүүс тэгээд шүү дээ. Би өстө пи уухлаар үх гэдэг. Тийм гайгүй тэгэл дагнана харин. Пи уух юм бол найзуудтай сайхан пи уучин. Эсвэл яг хоо тэгээд шарлаад. Гэхдээ бүр хич яах лэрээ одоо маргааш найгөө хөдөлмөрийн чадамжиг олчод байдаг л чинь. Хүлээ хайр тий. Яг нэг яг нэг моринтоо гэдэг ташуурдах юм бол тэгээд гүцэхдэггүй шүү дээ. Надад хараа ингээд тэр үе чинь нөгөө ямар карт март нөгөө юу гэж байсан л бахал та яг нэг тийм одооных шиг хүм болгонд байдаг л шүү дээ. Кэш голцоо. Маа баби гэл ийм их одоо ингээд хорт ингээд эрзэнтэй өгч. Тэгэл ерөөсөн би араас нь зүгээр сап гэл явж. Тэгээ манайхан тэгээд байдаг байхгүй юу? Хүрлээ ахыг энэ нэвтрүүлэгт оруулаач гэдэг. Тэгэж мө ахыгаа мордох юм болоо. Нүхвэ. Зүгээр л вэ чи зүгээр уухгүй байгаа дээр нь уухгүй л гомч. Надаас их юм заасан. Яаж хүнтэй харилцах вэ? Яах вэ? Тэгээ хамгийн хаймар би нэг хөгжилтэй юм ярих юм. Нөгөө солиод өргөш дэлбэлэгдэнгүүтээ нэг камерууд нь алгуулсан. Тэгсэн чинь нөгөө нэг цагдаагаас ярьдаг шүү дээ. За. Хөөш хөрлөө танаа камер руу мэдхгүй ямар ч лсэн нэг манай албан хаагч нар нэг хорондоо ярьж байгаа. Нэг камер олчлоо. Юу яашаа? Ирээд үзээт гэл тэгж. Тэгсэн чинь хөрлөө хах тэгчих. За боби. Хоёулаас ямар ч камер байсан манайх байшгүй гэж хэлсэн шүү. Юу ч байсан. Тэгсэн манайд 2 PD 190-ээс байхгүй юу? Хоёулаа яг адилхан PD PD 100. 102 чинь тухайн үед хавцсан амар камер. Тэгсэн чинь хөрлөө ахын сургаар тэр нэг цагдаагийн газрын бүх горондаанаар орж ирээд виртэлтэй болчих. Тэгэл хөрлөө ахын нэг маазрахыг харах гал нэг том дарганаар ороод ирсэн. Тэгэл нэг дондаа нэг камер тавьчаал. Тэгэл бит хоёр ингээ хаалгаар ороод ирсэн чинь. За энэ камер чинь байна гэж нэг хорондаан тэгж чинь. Тэгэхээр би яах вэ нэг хөрлөө ахын задаач ясаар мөн байна гэж дайраа орч шаал өөр индүү. Индүү гэдэг нэг юм камер байдаг шүү дээ. Тэшээ жоохон дээр үед. Шаал өөр камер очих би зүгээр шууд жүжээл дайрлаа. Яг мөн та манай готол биш үү? Готол.
Нэг юм яг тэ нэг Яг гутал шиг. Тэг яг гутал шиг те. Тэгэхээр би жүжиглээд тэ манай камер мөн байна гэдэг би өөр дайраад орлоо. Тэгсэн чинь нэрх гэл инээлдэ авчихлаа. Байдал эвгүй боллоо ш. Тэгсэн чинь нөгөөч чи цаашаа нэг хорондоо цаашаа ингээд нэг сэп ухснаа дахиад нэг камер гаргаад ирчих. Манай камер гаргаад ирчих. Тэгсэн чи антаа тэгсэн чи нөгөө хорондонд тэгж аахгүй. Мэдөө энэ тэгвэл энэ камер үү гэдэг. Ингээ манай чиг камерыг тэгэхээр би уучлаарай хаа энэ биш энэ манай камер юм байна гэ. Би чи бүрээс газрын гаваар орчмоо санагдаж байгаа юм чи ичээд тэгсэн чи хүрлээ хамгийн амар зэв. Чи камера таньдаг юм уу гэж асуусан. Яа. Зүү. Би бүрээс бүр тэгж амьдралдаа ичээцээг бас тэр олон хорон Яг тэр угаасаа хошин шогийн юм аим ихээ хурдан сэтгэн. панк гэл ирж байгаа юм чи. Амар Бүх гурав над руу чихээл тэгэл хэвээр. Юу ч болоогүй шиг тэгэл би бүрээс тэгэхэд хэвээр амар ичсэн ёо. Нэрх гэл инээлдэг. Fuck. Мэдчлээ гэл мэдсэн л дээ би ч бас мэдрүүж байгаад байгаа юм чи. Тэр чи яг даалгавраар билээлэл орж байгаа юм чи. Оо манай камер байна би чи бүрээс амар орж байгаа юм чи хаста. Арчиж ирж. Нөгөө готлоо чинь. Яа тэгсэн чи энэ камер үү гэж яг манай камерыг гаргаад ирдэг тэгс чи хүрлээ ах. Чи камера таньдаг юм уу гэж хэлсэн. Яа. Яста саванаас. Тэгээ камера авсан уу? Тэгээ камераар авсан л да. Тэгээ ганц нэг юмнууд олдсон тэгээд компьютер процессор юмнууд олсон. Хадамцсан байрны нэвтрүүлгийн ивэнтэд гэж хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitafit тайгийн сувд савлалт одоо ингээл хаяг шашгноос навхлаад харагдаж байгаа бах. Үнэхээр яалтж байхгүй өнгө үзмжээрээ ялгарж байгаа юм гайхалтай бас. Энэ дотор нь тэгвэл одоо та бүхэн юу байгаа вэ гэвэл үнэхээр гайхалтай амттай усаа. Тайгийн сувд бол одоо нөгөө гадны Италийн алдартай үнэтэй уснуудтай чанар эрдэсийн хувьд бол яг адилхан эрдэс минералын хувьд шүү дээ. Яг адилхан тэгээд дээрэс нь одоо яг үний хувьд бол 3-аас 4 дахин хямдхан. Тэгээд дээрэс нь эх орноосоо та бүхэн маань шууд савлаад ууж байгаа гэдгээрээ бол үнэхээр бид бүхэн азтай ард түмэн юм да. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхамдас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгийн совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Гой юм баа. SBN-ий дараа юунд орчиж байгаа юм ба бэ? SBN-ий дараа тэгэл үндсэндээ бол яг нэг оргил ахтайгаа нэг телевиз байгуулж үзээл тэгэл OTV хэсэг байгуулж яваад Нөгөө юу нэ Жуки музейний урд яг үнэ тэрий чинь бид нар өөрсдөө хүртэл нэг павильон бодож янзлаад тэгээд оргил медиа одоо оргил медиа ч бүр амар том X студио энтергээд амар том объектуудтай болоод бүр юу телевиз цаашаа олчлаа л. Тэр үед оргил ахтай телевиз байгуулж явж байгаа сүултээ бас өлсөө болдгоо. Хаашаа чамд хүмүүс салуу өгдөг. Тэгээ өсөд болохгүй болохоор тэгэл боловсрал руу гүг орчихгүй юу. Тэгээ ер нь бол яг боловсрал нөгөө яг түншгээ хийх гээд тэгэл тэнгуут нь би шууд продюсер дээр нь орж уулзаад хөтлөгч болъё гэж хэлээгүй л дээ. Би яг түншгийг хийх гэж байгаа юм байна те. Би тэгвэл нөгөө оролцогч олох одоо арын албанд найрлагч туслаад явъя. Тэгээд өөр танаад ингээд миний хөтлөгчөөр нэвтрүүлэг гарч ирэх юм бол би хөтлөё. Тэгээд танаад ингээд бас үндсэн ажилтнаар ормоор байна гэж санал тавихгүй. Тэгсэн чинь манай даймаа маань найрлагч хоорондоо ярьж байгаа. За юу ч гэсэн яг түншиг дээр чи оролцогч болох ажил дээр нь ор гэдэг. Тэнгүү чи яг түншигч 16 он хамгийн ихний эфир гарсан шүү дээ. Тэнгүү чин 15 онд би чин одоо нэг манай захирал их жаргал бит хоёр чи их жаргал чин нэг дөнгөж шинко одоо захирал болсон шүү дээ бүр. Оо за. Тэ манай дүүч. Тэгээ Орос морс сургууль цогцсон мундаг залуу. Тэгээ их жаргал бит хоёр оролцогч болоод бүх хүмүүс дээр очиж гуйж баяр цэнгэл дээр очиж гойнготлоо үгүй агил. Яг нэг сонгуулийн жил байсан болохоор хүмүүст оргууцаад. Тэгэл баахан дууч нас гойсоо. Орд. Гүү. Наа чин тэгээ яг ингэж один шиг чадах юм уу гөө мө итгэхгүй байна гээл тэр чинь нэг баталгаа нотлогоо байхгүй байгаа учраас. Тэгэл эхний жил нь 16 онд яг түншиг чинь бутаавал баяр цэнгэл чинь бүр төрүүлж мөрүүлээл амар юм болсон чи эх жил нь би од олно үстэй.
Яа нөгөө дуучин чи бүгд буцаага намааг гуйгаад мань орё гэсэн. Одоо оруулахгүй. Тэгээ нөгөө яг ингэж хийгдгийг мэдэнгүүтээ нөгөө гуйжсэн дуучич буцаага гуйгаад хэлж байгаа. Тэнгүүд чи би мэдгүй болчихж байгаа юм чинь. Нэвтрүүлгийн нэгэн тэрчийг авчингуутал чинь тэр нөгөө менежментийн багийнхан чи мэдээд хооронд конкурс явуулах уу те. Тэр юу шал өөр болоод эхэлж байгаа юм чи. Тэгэл би мэдгүй одоо дарга нартай би өнөөдөр чамаа гуйсан гээл тэгэл. Яг тэр жилээ алсан л да. Би сая ингээд нөгөө найруулагч дуулга эднэрийн тэгээ дараа нь чиний нөгөө чамтаар чиний бас нөгөө сошиал профайл эдрийг ухаж байсан чинь сүүлд кинон тоглосон баг шиг байсан. Харин тийм ээ хүсэж мөрөөдсөн юм чи эргэж ирсэн үү? Тэгсэн. Би ч нөгөө кино минут намайг юусэн авдгүй штэ. Яагаад вэ гэхэлэр нөгөө нэг кинон донд нэг хөдлөгчгүй гэдэг. Юу манай кинон донд аягтаа усаад байна гэдэг тийм шиг байгаа. Зүгээр миний ойлголтоор тэгээд би ч нэг амьдралдаа нэг хит нэг юм цэнкэр дүр гэж яддаг штэ. Яг нэг яг байгаа ч үздэхгүй байхгүй. Тэгтээ нэг хөр яваад байдаг. Тийм нэг юм 2-3 кинонд бас нэг орсон. Хамгийн гайг нь болохоор манай Бата 2-2-ийн нэг таксигээ кино гэдэг. Тэрэн дээр бас нэг тийм нэг 4-5 сцентэй хөрхөн. Нэг сөрөлт мөрөлтийг барьж авч зодч модал. Тэрэн дээр бол яг манай Бата 2-2 чинь манай сургуулийн бас найруулагч жүжигчд учраас ангийнхаа хүүхдийг бас өөдөнд татчих яахгүй юу. Тэгээ би тэнцээж тоглоо. Тэгээд Брюсний босс бас нэг ороод гардаг хэсэг орчоод тэгээд ерөөхдөө кино минонд ер нь бол ингээд дараатаа л яваад байгаа шүү дээ. Нэг би бүр ингэж боддог байхгүй. Хөтлөгч болдоос нэг өөр тий. Шал өөр нэг юм магадгүй одоо юм лам ч юм уу. Өөр тий одоо ингээд эсвэл магадгүй бүр тис өөр энэ болд юм уу гэтэл нэг юм өөр байж үцгэс. Тэгж намайг тоглоулдаг хүн байдаг болоо гэж бодож явдаг байхгүй. Яг өчүүг одоо мөрөөдлийн. Тэгсэн чинь харин манай дуулга маань яриад GoPlus-ийнхантай хамтраад юу яаж байгаа юм байна. Өөрөө чинь Artmon Production-ыг бас чиглүүлээд явж байгаа юм байна. Тэгээ аваа студиутэйг нийлээд найруулагчаар цэгмэд. Тий. Манай дууны цэгмэд. Тий, дууны цэгмэд чи одоо хичнээн киноны найруулагч найруулсан юм бай. Тий, одоо мундаг найруулж илээ. Тэгээд нөгөө манай төрөө өтөр болохоор телевизийн сургуулийн цогц төгссөн. Зураглаач маань. Тэгээд дуулга продюсераар нь ажиллаад. Тэгээд Трама гэдэг нэртэй. 8 ангит кино. Сэтгэл зүйн кино юм уу? Тэгээ ерөнхийдөө бол бас ер нь бол сэтгэл зүйн кино. Тэгээ ер нь одоо би бол бас яг киноны хүн биш болохоор одоо ингээм яг нарийн одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол жоохон нэг тийм нийгмийн одоо болж идэх байгаа бүх сэдвийг шууд хэлж байгаа, хөндөж байгаа. За нэг Трама гэдэг чинь бол нэг юм сэтгэлийн нэг өвчин байгаад байдаг шүү дээ. Иргэн гэдэг дурсагдаад. Тийм нэрээр нэрлэгдсэн юм байлээ. Тэгээ дотор нь бол өмнө авсан шарах гэх. Яа, сэтгэлийн шарах тий. Сэтгэлийн шарах. Тий. Тэгээд Трама гэдэг нэртэй. Тэгээ дотроо болохоор 9 шидийн одоо юм донтолтыг өгсөн байна тий. Янз янзын тоглоом одоо архины хэрэглээч гэдэг юм уу янз янзын хор зуршлын алгараад хайруулдаг тухайн ясар тийм шууд хөндөж байгаа нийгмийн одоо маш том асуудлыг чанга дуурч байгаа тийм кино. Одоо энэ 22-нд нээлттэй хийж байгаа. Зөв. Тэ одоо GoPlus болохоор юу яачих юм бэ л дээ. Одоо чи ингээд нэг IPTV чинь ингээл нэг ангиар нь 7 хоног болгон тавиад идэг болвол энэ 8 ангийг шууд 4-4-өөр тавьчих юм билээ. Тэгээ өөрөөсөө тэгж л ярьж тохирсон юм байлээ. Тэгээ энд болохоор хамгийн тэгвэл харин амар юм биш. Амар юм байлээ тийм. Тэгээл нэг тэгээ яг бас нэг зурагтаар гарна телевизээр гарах юм байлээ. Тэгээ энд болохоор манай одоо таны аавын хамгийн гал найзын одоо хүү манай Жами ах маань бол тоглосон. Жамсрах тоглосон юм уу? Жамсрах чи ерөөсөө мөрөөдлийн үлэг онгоц гэж ер нь их кинонд тоглосон түүх цөөтэй юм биш үү? Тийм. Нэг их бага юм байна. Ганц хоёр гүн бодож явсаар хөтөл ерөөсөө. Цаг хугацаа хажуугаар гэдэг. Жамаагийн гүн төвлөрж бодож итэл хажуугаар цаг хугацаа урсаад тий. Жамаа харин энэ киноны бүр жүжигчдийн кастингийн бүр сюрприз нь болж байгаа. Тэгээ ёстой бас сонин хүн байлээ шүү тий. Маш сонин хүчтэр тийм. Тэгээд юу гэмээр нэг юм ёстой нэг ертөнцийг үзэх үзлэн төсөөр нэг тийм. Би ч одоо хамт өссөн юм чи мэдлгүй яах. Харин тийм. Би бүр ингээ шоконд ороод ингээ шоконд орсоор байгаа таарсан. Тэгээд отгон цэцэг тоглоод зөв. Ямар сонин харин намаагаас аваад дандаа сонин гараад сонин хүмүүс. Тэгээ манай нөгөө уянгаас орсон. Уянгаан ихтер уянга цагаан гэдэг Instagram UBC. За тэгээд залуу жүжиг сонирхолтой каст байна тий. Тий байлээ. Тэгээд тэр кинонд харин жүжиглэнэ гэдэг чинь харин яста яа эхлээд хэсэг дублцсэн дүүн. Тэгээ нөгөө цэгмэтчээс тий
таны чамайг яаж Боби болдоос ч өөр харуулах уу гэл ингэдэм байлаа л да. Одоо ингээд Боби гэж дуудангууд чинь би ийм юм л да. Тэнгүү цэгмэд юу өсөд байна гэхээр би одоо ингээд нэг юм шал өөр нэг юм темпераментны нэг тий нүд мүч хүртэл ингээд бити ингээд нүүрээ ингээд татхнуулаад нэг юм бодхолоор ингэж залуус болоо тэгээ очтой гэж та хэсэг загнуус сүйдээ харин загныхаа ойлгохыг бодоход жоохон ойлгож эхэлсэн. Тэгээ миний дүр бол нэг жоохон эсрэг талын нэг жоохон нэлээд одоо өөр харагдуулах болов гэж найдал. Би одоо би тэр тийм дүр бүтээгээд энэ хүмүүс яриад идэв. Би бас энэ дүрэн дээр сая нэг ажиллаж үзлээ. Тэгээ одоо хүмүүс үзээд юу гэх юм. Манай одоо ойрдны найз нөхөд болохоор айгүй кино минь үздэг нөхдөд чамайг одоо л харна да. Наадах чи. Яг ингээл Боби ингээл явж ивэл зайлаарай л гэдэг лээ. Тэгээд одоо драма гэдэг нэг кино одоо 22 нэг гэдэг шүү дээ. Оо за амжилт хүсье. Тэгээд ямар ч байсан нөгөө нэг багасаа хүсч мөрөөдсөн тэр ажилдаа эргэж хурж ирнэ гэдэг бол бас аацтай гоё үйл явдал болж л тээ. Тэгээд дуулга дүүдээ баярлаа. Мэд бол хөөрхөн муухай дүү шүү. Янзын хог штэ манай. Ястай. Намаг өөрөөсөө мөнгө явуулаас та тэгээд тэр чи сүлдээс хонч яна болоод явж өгнө штэ бас. Оо тэгвэл бас сонирхолтой. За одоо бид хэд туудахгүй бас Трам гэдэг нэртэй киногаар Бобиго тэрс өөр өнцгөөс нь олж харах юм биш. Яа одоо тийх. Хадам цайрын нэвтрүүлгийн үед тэгш хамтран ажиллагч эрүүл мэндийн ундаа комбуча байгалийн амьд бактерийг өөртөө агуулсан энэхүү эрүүл мэндийн ундааны ашиг тус нь үнэхээр гайхалтай юм аа. Амин хүчил ферментүүд нь биеэс хорт бодисыг гадагшуулахаас гадна өтгөн хаталт, хоол шингээлт, за мөн илэгний үйл ажиллагааг дэмжин, за тэгээд мөн дархлааг дэмжин, сахарын хэмжээг бууруулна, гайхалтай ич хиттэй юм гоё ундаа байгаа. Комбуча. Халуун цайрын нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Яг түн шиг тэр чинь ингээд тэр баазрыг яг мэдээж шоуны юу л байх л да. Одоо нууц байх л да. Гэхдээ ер нь манай үзэгчид нэг дандаа юунд ч ингээ хуурддаггүй ч гэдэг юм эсвэл дандаа хардаж бодож идэг тий. Би ч гэсэн бас л нэг үзэгч штэ. Би бол тэрийг яг ингээд нэг тийм зориудаар таарчаад байгаа санагдаад. Тэгэл эн чинь ерөөсөө шоуны нууц хамаагүй задлж хэлэх бүр хориотой. Хориотой. Гэрээтэй. Тийм л байна. Тийм. Тэгэхээр ер нь бол нэг л юм байгаа. Энэ бол шоу entertainment урлаг. Тий. Тэгэл бас одоо аяг та дээр жишээлбэл тий нэг зарим нэг аяа нь бас нэг иймэрхүү аяа байж магадгүй шүү. Одоо жишээлбэл та орох гэж ирэхэд та ямар чиглэлийн дуунаа сонсдог юм та одоо жишээлбэл баахан жавхлан сонсдог байж болно шүү дээ. Тэнгүүд танд нэг ганц нэг жавхлангийн дуу таалагддаг ч юм уу. Тэгэж бас нэг нэвтрүүлгийг гоё болох гээд шүү. Тэрнээс юу юуг танаар одоо ингээд жавхлан сонсдог хүмүүнээр одоо Вандебо битүү сонсгоод байвал нэвтрүүлэг нь унчна. Тэгэхээр бүгдөө entertainment-а бас нэг юм дэнс те тунгийн тааруулах хэрэгтэй. Яг янз юм одоо хуурмаг юм байна, ил юм байна, real юм байна, үнэн ч юм байна, шудраг юм байна. Бүгд л байгаа л да. Entertainment юм чи. Энэ нөгөө хончорт нь байх шиг байна. Нэг амталгаа явуулъя. Оройд тэ саатгаа авч очиод нэг имчилгээний журам. Зүйлээ имчилгээний хэдэрчгүй. Өвчлөгөө бол тоороод. Уг нь болоод эхлээд нэг юм энэ чих оройд нэг имчилгээний журмаар татаад их айтайх юм байна гэдэг нэг хотлоо нэг шалтак гаргаад ууж гисэн тийм. Нахаа болж өрөө тийм. Нөгөөх нь нахаалаад гэдэг шиг. За Боби. Минь. За минь. Тийм багаз. Шууд нөгөө онцрын хамтлаа авдагч. Тийм багаз. Тэгээ энэ нөгөө дүүж гэсэн бас ингээм барилга янз янз л хийжсэн. Энэ нөгөө яг нэвтрүүлгийн жорн нээ вэ штэ. Тийм багаз. Тэнгуүч шууд ингээл би тавираал нэг гоё буу халуул халчмаар юм шиг болоод. Тэгээд гоё уралдаж яриад. Тэгэл бүд үсрээл тий. Тэг танаас юм байна. Нөгөө сэмж халаад ирэхэж гоё штэ. Тэгдэг юм байна. Тэгдэм байлээ. Тэгээ хүмүүс ингээд гоё ярилцлага үүсэдэг чи юм очиртай юм байна ш. Зарим нь бол бүр нилээ халдсан малдсан тий. Ингийн халиад дандаа байлаа. Дандаа байлаг жишээ авдаг шиг зөндөл халсан л да манай хүмүүс. Зарим нь өөрөө улааж мулаацсан. Хэвээ айгүй гоё чин сэтгэлийн нэг баггүй болч хувирд юм байна. Тийм байна.
Тэгээ нэг юм зарим ярилцлагууд та аяга хот яриа болдог шүү дээ. Тэгээд би бодохдоо ер нь Монголын урлагийг гээл нэг юм тэгээ нэг юм харваас жүжиглээд өгдөг шүү дээ. Тэгээд нэг тийм биш зүгээр ингээд нэг юм манай гэрт байгаа юм шиг гэдэг шиг. Тий яг байна. Яг тийм бол юм. Эцэгээс хэдүүлэн бэ боо. Би айлын том доороо нэг эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй. Тэгэл ерөөсөө дүг гэд гуруулаа. Оо за. Зөрүүтэй. Одоо ерөөс нөгөө хоёр чи миний ах их ч хоёр л байна. Загнаастай. Тэгээ хоёулаа яж яхад ерөнхийдөө нөгөө инженер номын тийм хүмүүс. Би чинь болвол нөгөө ийм тэгээ нэг гэрт манай эрэгтэй дүү ирээл өссөө гэл нэг жинтэй тас гэл унгачаад яваад гэж би чинь яриа л ямар ч жингүү тийм нэг темперамент нэх өөр бид гурав тийм. Манай ээж аав хоёр маань одоо бол Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хоёулаа нөгөө пенсэндээ гарцсан. Гавьныхаа амралтанд. Тэгээ нэг насаараа багш хийцэн. Насаараа ээж нөгөө нэг хэлний орос хэлний хүн учраас намайг аягүй их шүүмжилж одоо нэг задаачаа өгнө л дөө. Тэгээд би ээж мэжийнхээ өөдөөс ингээл 20 морин хөтлөхлөөрээ салга авчихсан. Абгалс өөр ирэхгүй гацаж мацаал. Тэнгүүтэл чинь хэлний хүн учраас сул өгнүүд их ашиглаж जैन өгүүлбэрийн нөгөө бүтэц те зэгцтэй нэг хавсарсны хэлнэл өгүүлбэр одоо тэр нөгөө юмнуудыг амар ярьдаг байхгүй ээж. Ингимээр байна. Өмнөхөө ингээд байна. Тоон чи хитрхи чанга биш үү гэл те. Хит орилж яриад ах чинь тэр хүмүүст яг хүлээж авахт зүв байдгийм үү гэл. Өөрөө бас нэг мэрэгжлийн зөвлөгөө өгöd идэх байхгүй. Ээж хэлний хүн учраас. Тэгээ дээрэс нь орс хэл чи өөрөө айгүй юм шүү дээ. Орсын хөтлөгчнөр чинь нэг тийм нэг юм орилж ярихгүй хэрнээ нэг тийм нэг юм өргөн диапазоноор нэг амар ярьдаг те. Тэгээ нэг хүүхд тахта нэг артел үзэн. Тэгээ нэг поди чидээс угадай мелоди эдний чи ингээ үзэнгүүтэл чинь синхроны орчуулдаг гэсэн байхгүй ээж чинь. Яг ингэж хэлж байгаа. Нөгөө бантамас гэл орсоо гардаг кинонуудыг чинь ингээ тэгээд ингэ чинь гэдэг. Авьяасаа фа гэдэг дуу оруулцдаг гэсэн юм чи хажууд. Тэгээд чинь дуу олж байгаа төвш ээж яриач гэл. Тэгээ шууд орчуулгын кино үздэг байдаг шүү дээ. Хоёр тэр нэвтрүүлэг бүр гэртээ амар амьд дуу оруулагчтай. Тэгээд өөрөө тэрэн дээрээ яадаг юм уу? Ер нь бол тэр мэрэгжлийн хүн дээрс тасар тийм. Өөрөө ч гэсэн юм хэр аргийн юм хөтөлч. Гэтэ багш нар нэг юм муу зуршилтай бол. Нөгөө тайсны яриан дээр чинь уянгалж ярихгүй, загинж ярихгүй гэдэг нэг юм юунууд өгдөг шүү дээ. Задаачаад өгдөг шүү дээ. Бити загнаатаа, бити уянгалаатай гэл. Уянгалны гэхлээр нөгөө яасан тий. Загин гэхлээр багш нар чинь нөгөө мэрэгжлийн нөгөө юугаараа насаараа хүүхд загинцсан хүмүүс ч ирсэн. Яг тийм болдог. Үг хэлэхтэл за бүгдээр барьцгаа. Бүгд нэрүүлэг сайхан бүхнийг хүсье гэж ярьсан шууд. Бүгнүүд нь ийм эртлээ загнаа явждаг. Тэгээд маш их ярина. Амар ярина тий. Тэгээ ямар сандаа манай ах чинь бас гитэмст Фаргара хангамжаар маш олон жил багшилсан байхгүй юу. Тэгээ нэгдүгээр тэгж нэг юм яриад хоёрдугаар тэгж нөгөөдгөө дахиж яриад. Яг гуравдугаар тэгж яг нөгөөдгөө дахиж яриад өөрөөр өгөх юм бол гэж дөрөвдгөө гэсэн. Яг тийм. Багш нар чинь тэгдэг байхгүй. Тэгээ нэг оюутнуудад юм ойлгуулах гэж маш нэг юм маш олон талаас нь тайлбарлаж ярьсан байхад өөрөөр хэлсээр байгаа. Нэлийн дэлгэрэнгүй болчихсон. Тий. Йоо ясал. бол яг хөө сайхан тэгээд. Тий, манай аав бол яг хөө ерөөдөө нөгөө. Тэгтээ чам шиг юм ер нь галзуур уу? Ер нь ялзуур хурдтай. Манай аавыг хүртэл ингэж явж байгаа шууд иргэдэг гэсэн гэж байгаа. Энд яг алхаж яасан. Баяраа гэсэн ингэж иргэдэг гэсэн гэдэг. Манай нөгөө нэгүгээ математикийн мастаг айгу шооч багш байдаг гэсэн тэр юм хурдтай. Аавын нөгөө нэг юм нэг жоох юм. Энэ шууд байгаад. Тэгээ нөгөө спорт ер нь теннис, шатар матар ер нь бол бас нэг чадахгүй юм байхгүй, чаддаг юм байхгүй тийм л. Муу шиг зуу шиг ингээ гэрт ирээд 13 дахлаар чи би зүгээр нэг 2-3 мянган төгрөгөөс хэсрүүлээд аль нэг тавлчил та гэдэг. Тэгээ нөгөө пенсэндээ чи юхтээ одоо 60 жил байгаа юм чинь тэгээл сайхан. Манай хоёр бол яг ерөөдөө тэгээд нөгөө насаараа одоо төрийн байгууллага тэгж одоо залуунаас ирч хүч тэр оюун санаагаа бүгдийг зарцуулсан болохоор одоо тэр төрийнхээ сайхан хайр ишгийг сайхан хүртэл тэтгэр мэтгөрн гэсэн өөрсдөд нь под хийгээл тэгээд өстой илөөчгөө дотооч гэсэн. Баби өөрөө хэд хүүхэдтэй болж байна? Би ч одоо 3 хүүхэдтэй. Оо за сайхан. Нэг их нэртэй. Нэг их нэртэй. Тий, анханасаа байсан их нэртэй гэдэг байгаа шүү дээ. Манай хүүхэд маань одоо том маань охин 16 7 хүрч байна. Нөгөө зайц. Тий. Дараагийнх нь охин болохоор одоо ер нь бол 6 насны зөрүүтэй 3 байгаа. Сүүлд нэг ковидын үеэр юу хийх вэ? Банд хийлээ гэдэг шиг. Өө за баг банд. Яа сөөрх юм. Банд бол одоо жинхэнэ амин золцох шүү дээ. Нэг 2 анаан чирхлүүлээл, 2 ээж аав нь чирхлүүлээл ер нь нэг ийм л нөхөр байна. Тэгээ банд нар чи хөөрх юм аа. Тэгэхээр 2 охин чинь бол нэг жоохон ингээд нэг зөөлхөн байгаад банд нар чи өстэй
Би тэгнэ тий. Тийш дээ. Гоё шүү. Амар яа яс. Харчлаа. Би бол банднэрт бол бас хайртай. Би нэг охинтой хоёр хөтэлтэй. Тий. Гоё шүү дээ бас тэгээд юм. Таны тэр банд чинь болохоор нөгөө нэвтрүүлэгт бүр өргөдөж орж ирээд тэгсэн чи бүрстэй хүрээ. Манай хөтгөөг булааж авч хөтлөж талж чинь шүү дээ. Санч тий. Тэр чинь жоохон багтаа шүү дээ. Жоохон багтаа шүү Одоо том залуу болсохгүй. Одоо 15 хүрэх чинь шүү дээ. Яг тэгин тэр чинь ковид мовидын өмнөхөн жил бүр одоо 19 10 тэл байсан 10 тэл байсан байгаа байхгүй. Хичээл өстэй бүр дундуур дайрч хөдөлчих гээл өстэй. Би бол нэлийн жоохон тийм нялуу аавал та. Би бас яг Няцгнаж өгнө шүү дээ. Адилхан уу? Адилхан. Гал явчих. Тэгээ манай ээж эхнэр бол жоохон ширүүн. Тэр нэг жоохон Орос цустай байхгүй. Тэгээ Орос жоохон юм явна. Тэгээ нэг жоохон чанга дуу муутай. Би чинь бол гэр мөртөө болоо тэгээд хонь штт. Гадуур баха орилж орчих гэртээ яг орилттой. Тэгээд гээл ээж тийм. Манай хоёр бол тэгэл намайг бас гөлөөгч гэж таахгүй штт. Хоёр ана их ч болоо л. Гээл таахгүй. Ээж нэгэд бүгд зүрх байр байранда сав гээ чирээ олцож байгаа. Эхнэр чи юу вэ? Манай эхнэр болохоор ер нь бол хүний нөөц HR. Тэгээ бид хоёр ч бас яхаа нэг бас өөрсдөө бизнес хийж үзэх гэж үзсэн. Гоо сайхны салон малаа ажиллаж үзээд. Одоо яхаа хуцаад хүний нөөцөө хийж байгаа. Эргэлзэх хэрэггүй ихний сонголт Чилийн номер 1 Alpaca Японд борлуулалтаараа бас мөн номер 1 байдаг. Alpaca-г та бүхэндээ танилцуулж байна. Домч бор 7 хэмж. Тэгэхээр энэхүү домч бор 7 хэмжийн маань хунчирт нь байж байх шиг байна. За, хунчирт Монгол орны эмийн ургамлын сор болсон сарслаг хунчрыг хандлан чихэр өвсний хандмалаар баяжуулан гүний цэнгэн усаар найруулан шүүсэн байгалийн тансаг зөөлөн үнэр амттай бүтээгдэхүүн юм гэж байна. Домч бор 7 хэмж. Харанцуун ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Zubrovka. Тэ нэр ковидын үеэр бол бас чавар юм байсан шүү. Ковидын үеэс амар. Өстой хийцгүрсэн шүү. Тэгтээ телевиз бол чи ажилтал. Яг телевиз ч гэсэн бас ажил байгаагүй шүү дээ. Би бүрэн зогссон шүү дээ. Тэгэхгүй бол нэг хүн амьтан масаа цуглуулж чадахгүй. Масаа засагтай юм ирж байсан. Ер нь бол зогссон шүү дээ. Юм уу арч ураалсан шүү дээ. Ковидын үе мөр чи сүултээ нэг хойдаад хийх юм алдан гоцчээс та нэг байраараа шууд Б1 давхгатаа оржцсан юм. Оо бүр таргуу маргах шаарсан яасан гэж алсан гэсэн чинь зарим манай арай таргуу шараагаа ихтэйс арай шинэ жил хийгээгүй. Би хөтлөөгүй заяа. Тэгэл нэг хөгжмөө тавьчихсан. Тэгэл нэг сайхан ястаа хийцгүрж байгаа юм чи. Тэгээ нэг станы ганц пим ууж муугаад оройдоо тэхгүй болцсон халзарах гэдэг юм чи. Яг тэгэж бид нар чи ямар гоё эрхчлөөтэй улсад амьдардаг вэ гэдгийг мэдсэн шүү дээ. Эрхчлөөгөө хасуулахаар. Йоо, амар эвгүй юм байна тий. Гарангуут л орооч нэг эдгээр одоо юу вэ тий. Тэгээ тухайн үеийн одоо юу л да тий хууль дөрмөл тэгсэн л дээ тий. Нэг эндээ нэг юм тооц өс ор гэсэн чи буцаа орчид. Одоо үнд ярих юм бол ичмэр юм болж байгаа байхгүй. Тэгсэн. Ковид үеч бидэрт бас амар сонирм болгосон шүү. Ер нь ингээд Бобыг ингээд харж байхад ер нь яг чамтай адилхан ингээд хөдөлгөөн хийгээл ингээд явж байгаа одоо манай цоомоо байна. Тэгэл одоо ингээд олон одоо уугнаа байна. Ингээд олон залуучууд байгаа шүү дээ. Тийм тэднийг ингээд харахаар ингээд ер нь энэ жилийн тулд дөрөв үйлрэлд ер нь сул чөлөөтэй амар байх үе ер нь хараг байдаггүй юм шиг л харагдаад идэг юм. Тий, ер нь бол яг тэгээд нөгөө манай нэгдүгээрт манай Монголын баяр их. Тий. Тэгээ манай монголчууд ч их нэвчгэр өргөн өрөөтэй баярлдаг шүү дээ. Тэгээд ач холбогдлоо өгдөг. Тэгээд тэр чинь ер нь бол за шинэ жил бол ойлгомжтой тий. Тэгээд шинэ жил ингээд дуусан гутал за нэг сард нэг сайхан амарч аваад нэг цагаан сарын үеэр л ерөөхдөө намж юм байна. Яа тийм. Бусд үед нь бол тэгэл ста нэг хонхны баяр маяр тэгэл хорим найрууд манайхан ч нэг цэргийн баяраа Марта нийлүүлж байгаа ай чин за энэ хонхны баяр өчиг бүрстэй бүр одоо айхтар нэжгэр тэмдэглэдэг шүү дээ тий. Энэ дундаас ер нь хамгийн жоохон хөдөлгөөнд эвгүй нь аль нь вэ? Ойлгомжтой шүү дээ. Энэ бол хорим. Хэцүү юу? Хорим чинь өөрөө нөгөө хоёр талын нөгөө нэг хот ургууд нийлцсэн учраас нэг рүүгээ ерөнхийдөө юм сончих маягтай байдаг аахгүй. За манай галаа анах маягтай тий. Манай галаа ямар бэр авсан юм бэ? Аль аймгийн ямар утас сунар өмснөөс нахгуулаад тий. Ямар одоо хот ургууд байна? Ажиглах маягтай. Тэгэл тэд нар чинь ерөнхийдөө нэг юм би нэг дундаа ортлоо.
нилээ ингээ эвгүй байж байгаа. Сүүлдээ нэг уугаад ирэхлээр гайгүй болоо. Манай монголчууд ч ерөнхийдөө уусныхаа 3 ундаг гэдэг чинь айгүй учиртай юм билээ шүү дээ. 3 татаал манайхан чинь бүжиглэмээрч санагдаал нэг ингээд нэг бие баригдалт гайгүй болоод шууд босч бүжиглж хэлдэг байхгүй. Ер нь ихний 3 ундагыг нэг тээх нэг ингээд нэг яаж игээд ямар нэгэн боломжийг олгоод ингээд өгчих юм бол тэгээд. Тий. Тэрнээс өмнө бол манайхан ч асар тийм хичмхий. Ер нь тийм ард юм Амар хичмхий шүү дээ. Одоо ингээд Оросын ингээд цэнгэл нэвтрүүлгүүд яагаад ингэ амар бутаавал те. Тэр угаадаа аяг тайм аяг амар ягаал манайхан чинь жүжигчд юм нүүр хагардсан хүмүүс оруулж ийж гой болдог болохоос ш. Ингийн хүмүүс орчингуут ингээд нэг ер нь л нэг юм нэвтрүүлэг унаад идэх. Хүмүүс тэгдэг ш. Дандаа л энэ цөөхөн хэдэн жүжигчтэй л оруулаад ах яагаад энэ энгийн ардуудаас авиаслаг ард түмэн энгийн хүмүүс зөндөөл байгаа ш. Яагаад оруулдаг юм бэ гэдээ асуудаг байхгүй. Орох дээр тэд нар маань нэвтрүүлэг нь унчаад юм уу хүн үздэг. Ингээ харангуй танихгүй юм байна шууд ингээ явчихдаг. Тэгдэг. Тий. Тэнгүүд манайхан аюу ичимхий хүмүүс учраас ер нь заавал ингээд уусны араас яг өөрөөр байдаг. Тий. Энэ нэвтрүүлэг дээр ч гэсэн тэгдэг. Одоо надад тийм нөгөө комментүүд маш их ирдэг. Гадаа заавал олонний танил хүн байхад тавтай юм уу? Зүгээрс нэг сайхан бараг л эгээл гудамжинд алхаж яваа хүн оруулаач маруулаач гэж тэгдэг байхгүй. Тэгээд яг ясмын дээр ингийн хүн оруулах юм бол нөгөө нэг тэгэж хэлж исэн хүн маань ч үзэхгүй. Тий. Яг үнэ. Хэрвээ угаасаа тэр чинь нотлогдсон юм байхгүй тий. Тэгэл ерөнхийдөө 20 байгаа. Тэгээд хамгийн одоо амар нь бол шинэ жил гэдэг юм л та. Шинэ жил дээр чи яг ингээд өнөөдөр цөм аавны бүр өдрөөс хойш наастартай бэлдсэн. Тэр гонжманч ус гизгээ янзлцсан өгнөд чи өнөөдөр л бот аавн тий. Жилийн би бол шинэ жилийг бол хамгийн оны хамгийн романтик баяр гэж боддог байхгүй. Ягаад гэвэл гоё штэ. эрхэмсэг хадагтай ноёдоо гэж бид нар хэлдэг штэ. Ганц хадагтай ноёд байх өдөр нь шинэ жил байгаад байгаа байхгүй. Яа, ёстой яг гоё хэлж чинь тий. Бүтэн нэг жилийнхаа ажлыг дүгнэж байгаа. Хийсэн бүтээснээс дүгнээд хийж бүтээх одоо зүйлээ одоо зөвхөн ярьж штэ тэд нар. Тэнгүүт тэрний ганц юун дээр те оны шилдэгээ тодруулаад тэгээд магадгүй тэр удирдлагууд нь тэр ажлынхныгаа бас нэг юм промошн яваа те. Та нар маань хичээж ажиллах юм бол ингээд шүү гэдэг нэг юм маркетинг авчиж штэ бас гоё шагнуулаад амар гоё штэ. Тэгээд нэг юм гоё даашин зүмсөөд эмэгтэй хүмүүс чи ямар гоё болцсон байдаг лээ те. Хөө манай нөгөө ингээл ихч мэгчнэр чинь бүр өстэй яг нөгөө нэг гоостэр сүлд бот шиг болцсон гоё ихчнэр те. Чи жилдэл тэгж байгаа штэ. Хором тэгж гоё очихгүй штэ. Очихгүй ичин штэ. Тэг чи тэр айгүй шинэ жил жоохон гэтрүүлээл одоо гадаа нь тарсны гадаараа тэнд нөгөө нэг гоё даашинс маань бөөлжөөд л тэгээд тэгээд нөгөө залуучууд нь хоорондоо зодтолтоо байхгүй л бол бусд нь гоё. Тэ? Бол аюугаа романтик баяр л да. Харин. Тэгээ одоо чи нөгөө нэг яг нэг хөтлөгч нарын бидний групп байдаг. Тэжээч хийстэй бүр. Жинхэнэ нөгөө нэг зах дээр байгаа юм шиг байгаа юм чи 24 сулуун байна уу? Та дээш орлоо, дааш орлоо. Оо за. Тэгээ чи бүгд байгаа. Бараа хэммэн одоо цомаах мах угна бүгд байгаа. Тэгээ дүүнер ч гэсэн байгаа. Тэнгүүт чи дүүнер ч гэсэн одоо ингээл бас тий одоо ахнараас ажил олж штэ тий. За 23 зотон хүн байна уу? Би байна гүт нөгөө байгууллагатай одоо ингээд санал болгож жишээ. За ийм жүжигчд байна. Ах юм уу яах юм гээд би эндээ бас нэг ажлаар хангаж өгч байгаа байхгүй. Тэд нар ч групп дотор өстө боо юм болно штэ. Биш би. Одоо жишээ нь ингээд мэдээж ингээд тий залуу байхтай бол ингээд бараг л хэлсэн мөнгөнд нь бараг л хэлсэн мөнгөнд нь яваад ингэдэг л байсан л байх л да одоо бүгдийн түгэл ажиллах л баг тийм ингээл за очооч чи тгий гээл тэгэл гоё туршлагаж явж байгаа л за одоо би ер нь нэг өөрийнхөө үнийг нэг өсгөөд нэг арай нэг өөр болъё гэж бодонгуудаа нэг санал орж ирэхэд тэд гэж хэлчихэд нэг хариу хүлээж ирсэн яг тэр мөчөө санаж байна. Тий яг хөө одоо бол наа чи нэг юм байгаад байгаа юм л да. Одоо ингээ хөтлөгчгингүүт 4 цаг орилж штэ 5 цаг ч юм уу тий. Тэнгүүт тэр асар хөдөлмөр ордог штэ. Тэгдэг. Тэнгүүт нөгөө маш их энерги нэг настер тэр сэтгэл хөдлөлөө авч явах хэвээр. За тэгээд хит ингээд оргиод ингээд нэг юм тэгвэл даарна. Тэгээд тэр чи дотор найруулчих чинь тий. За тэгээд тэр нөгөө оны шилдэгүүд мэлдэгүүдийн бүгдийн нөгөө нэг голсуудаа явж байна. За тэр хөгжөөн тоглоом гэх юм бол хөгжөөх гэдэг юу хэрэгтэй бол нэрсэн яг бид нар чинь нэг юм туглах шиг байх шаардлагатай болчиход штэ. За тэнгүүт нөгөө тухайн зочид маань янз янзын хүмүүс байгаа. Зарим нь бол ингээд аюу тийм нөгөө одоо IT-ийн залуучууд нэг амар тийм дөргөө өмсөхгүй ингээд нэг даруухан үйл ажиллагаа авах жишээний зарим нь болохоор амар юм нөгөө дөргөө
өшөө го чангаай те. Тэгээд хорим дээр жишээл нэг эмээ ирээл миний хөө хөгжмөө аяарсах. Гойж ин гэнгүүт чи залуучууд ирээл бобига чангалал та гэлээ. Нэг аяарсгаа нэг чангалаад чижээ те. Эдгээр аав ш. Тэр чи амар тийм нэг ингээд power-д нөгөө мэдрэмж. Би бол тэгж одоо хөтлөгч нэг амар ингээд мэдлэгтэй байгаа те. Тэгээд нэг тэр юмнаас ингээд мэдлэгээ ашиглаж ярих бол нэг байх хэрэгтэй. А гэхдээ юу хэрэгтэй гэвэл хамгийн гол мэдрэмж хэрэгтэй. Яг үнэ хамгийн чухал мэдрэмж. Мэдрэмж хэрэгтэй. Тэгээд амар лаг одоо ингээд 30 минут лаг ярьдагтай биш байхгүй. Миний бодлоор шүү дээ, тий. Тэгээд хүмүүс янз янз л ах. Миний бодлоор яг ингээд цөөхөн өгүүлбэр ингээд бог гэдэг ингээд хэлээд тэгээ нэг тийм нэг повтой мэдрээд явах юм бол болоо. Тэрээс хүн ингээд нэг хүний яриаг ер нь штэ 3-аас илүү минут ингээд сонсох лээрэл. За тэгээд за гэл ингээд шууд 2-2-оор өөдөөдөөс хараад гэл тайсан дээрс чинь ингээд харагдаж байгаа юм чи. Тэгээд гот газ өөрчлөөд ингээд тэр мэдрэмжийн айгүй цэвэрхэн ашиглаад орохгүй болохоор тэр үйл ажиллагааг унцдаг байхгүй. Тэгээ унахгүй үүж байна л да. Тэгэхээр унцхлаараа босдгоо бас байгуулга байна. Яа тийм ингээд алдчихдаг байхгүй. Одоо ингээд алдчих юм бол одоо яг захын үүсэл шиг болчдөг байхгүй. Тэнд явж л байна. Одоо маяа онгордоо 2 машин гарлаа гэж яхад ингээд тэнд зах дээр хүмүүс явж л байдаг шүү дээ. Тоохгүй. Тэрүүгээр ингээд 8 болж байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хөтлөгч алдаад хөт чадгаа үлчиж гэсэн байхгүй. Бүгд ингээд яриаг ингээд сонсоод за ингээд дижитал хамтлаг дижиталаа ингээд яг тэр нэг бариагаа бас яахгүй байх хэрэгтэй. Юу эсвэл юм хэрэг бол. Тэгэхдээ яг одоо ингээд сураал хийдэг юм байна. Нийгэм дээр очингуутаал так гээл нэг ухамсарыг шанаа авчлаа. Энэ дээр ингэх байсан юм байна. Би зүгээр төрөний асуулт зүгээр санхүүгийн хувьд шүү заяа. Харин тэрийг нэг амарч ярих чи яах вэ тэгээд. Яг гоо мэдээж нөгөө хэрэгцээ ихсээд ирэнгүүт чинь хүн чинь нэг бүгд л бизнесийн хууль шүү дээ. Нэг өсөнтэй түрүү нэг яриан дундуур хэлсэн шүү дээ. Нахаал өлсөөл. Хизээ дахиад өсөж өсгөө байсан байх гэдэг аахгүй. Өсгөө байсан чи одоо мөн би бол нөгөө яг түншгийн буян их байдаг аахгүй юу. Лефт чи хийснээс хойш ирнэ айгүй их нөгөө одоо хүмүүс гадуур халтуур гэж ярьдаг шүү дээ. Айгүй их ажил арж яг нь тэгээд нөгөө одоо цаамаа ах ч гэдэг юм бид нар ч нэг урлагийн бас нэг амар том нэг цензуртэй тэнгуү чинь бити одоо ингээд ойд ночиг ингээд байгаад л та жоохон өөрийгөө өндлөлтэй өөрийгөө хүндлэлтэй тий. Тэгээ чи тэр тэргөө тэнд айгүй их нөгөө хүч хөдөлмөр энерги зарцуулж байгаа юм чи тэр өөрийн чинь их тийм хичээл зүтгэлийгээ чи бодиттой юм зах зээлийн үнээр нь үнэл бити ингээл тэгэл нэг амд нь орсон яашиг тэгэл нэг танил тал ингээд нохоод барьдаг мочиг ингээд яваад яг ахнар загнах үед нь нэрэж тийм болоо гингүүтээ тооны хувьд бол бас жоохон мушгих тий нэмэх тийм бодлого бодох юм бол гаралгүй л яах вэ чи бизнесийн хууль юм чи хангад одоо энэ хэрэгцээ эксклэр хүн чи яг тийм л одоо жишээлбэл нэг дуу чи ингээл нэг дуу нь хит болчихгоо чи бүгд хураа нэг тэр хүн үнэ нэмсэн байдаг гэжтэй чигдэг тэрнтэй л ерөнхийдөө төстэй бид нар чи нэг дуулахгүй л байгаа болохоос одоо ингээл яг түн шигээр нэг левт чин болоо гарна гэдэг чинь нэг хит дуул гарчил гэсэн л агуулгахгүй юу хүн амт мэддэг болоод ирж шít энэ бацаа чи юу л нэг левт чин бацаан байж тайг мэдэж шít бүр мэдэхгүй байх юм бол намайг хинч авахгүй учраас би зааста гэл тоон бас захаал мөшгөгдөн шүү дээ тий. Яг үнэ. Айгуу гоё шинэ жилийн яриа ярьсан чинь ингээд вино гоё өгмөр санагдав. Яа. Зя. Энэ алпака айгуу гоё шүү. Алпакастай гоё. Тэгээ алпака харин өстой жинка сайхан уучмаар шүү. За. Юу вэ түгээрээ дайл тэгээд халамцсан ярианы нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент итгэгчдийн одоо бүхэл зүйлийг задлж өглөө. Одоо тэгээд өстой үүнээс цааш түүнээс цааш бол одоо зочны маань сонголт мэд. За одоо өстой бүр юу л байна? Сонголт байна да. Сайхан. 100 хэд гинэ? 178. Одоо эн чинь баг 179 дахь дугаар. Оо за 179 дахь дугаараар оролцож байгаа юм тий. Тий. Ер нь бол тэгээд ингээд яриад байвал цагс пүнк гэл өнгөрөх юм тий. Хоёул ч юу вэ? Тийш хоёлооч уулс зүгээр амар ярьж байна. Шинэ жилээр ингээд бүр хамгийн их ачаалтай байсан шинэ жил ер нь хизээ байсан бэ ер нь. Ер нь бол ятун шиг гарснаас хойш ер нь л 30 өдөр л босдог шүү дээ. Поо. Ер нь л 30. Ер нь бол одоо нэгнээс ахуулаад 30-ны өдөр тэг 31-нд бол байхгүй. 31-нд байхгүй. 31-нд гэрийнхэнтэйгээ. Нодлон бол би 31-нд бүр талбай дээр он гаргасан. Нөгөө Улаанбаатар шоу. Улаанбаатарын тийм маскын гэрлээ хоёр он гаргасан. 2 2 1 гэд. Тэгээ яг хуу
Мэдээж хүмүүс бүгдээрээ л нөгөө нэг бизнес хийж байгаа бол бизнесээрээ мөнгө олж гэр бүлээ хийж гэн одоо юу хийж гин тий одоо ямар амьдрах хүний нэг арга гэж байгаа шүү дээ. Амьдрах арга алт мөнгөний дархан болвол тэрийгээрээ одоо ингээл бүгжээ хийгээл бүгжээ зараал амьдрна. Бид нар бол одоо нэгэнт л одоо айхтар тийм бизнес хийж тэгж одоо чадахгүй байгаа юм чинь одоо энэ улаан оолоогоороо тий тэгэл нэг жоохон мэдрэмжээрээ өчүүхөө авьяасаа ашиглаад хүмүүсийнх нь одоо энэ баярт мөчийг хуваалцаал ингээ явж байгаа юм чинь одоо 12 сар бол одоо манай урлагийнхны хувьд ер нь 12 сар чи айгүй тийм буянтай сар штэ. Палаж зардаг хүмүүс хүртэл одоо тэндээс амьдралаа тий одоо бизнесээ хийж ин хумс боддог, нүүр боддог охтууд маань тий маникюр, педикюр гэдэг шиг асар их тийм мөнгө эргэлддэг утгаараа асар буянтай суучин зүгээр. Яг бэлэг мэлүүч бэлэг чинь зүгээр перфект явна. Айгүй эдийн засгийн эргэлт сайтай шүү дээ. Тий маш гоё сар. Тэгээд одоо бид нар чи 12 сарыг бол өстой. Одоо асар их тийм хариуцлагатайгаар тий жинхэнэ ард нь гараад нэг сар чийлс. Яалчгүй гэрийнхээ оны шилдэг болчиход тийм да. Тэгэхэрчээр арга. Тий тэгэхэрчээр арга байхгүй л тий. Яалтч байхгүй. Тэгээ одоо энэ жилээр дүүн бүр Америк явах гэж байгаа. Юугаар вэ? Тий Америкт 25-нд нисээд бид нар чинь Чикагод 26-нд тоглоод Сан Францискод 27-д байсан баха. Тэгээд Вашингтон ДС-д 28 тоглолцоод Денверт 30 тоглоод ингээ бүр хуваар нь гарцсан. Айл амтлагтай явж Аа байгаа. тэгэл ер нь бол одоо нөгөө манай явах артистууд маань нөгөө виз мисний асуудал гээд яг эцсийн байдлаар шийдэгдээгөө. Ховууд нь гараад ерөнхийдөө явцсан байгаа. Тэгээд удахгүй очноо Америкт байгаа алиг нэг тахан дүүс дээрээ айгүй гой артистуудтайгаа очиж шүү. За би бол явах нь тодорхой болцсон байгаа. Виз гарцсан. Виз гарцсан тий. Би оригинал нэг очицсан. Тэгээ энэ жил очих бас нэг юм. Тэгээд би чинь оригинал очихдаа зөвхөн Денверт л очисон. Тэгээд нөгөө бос дотор нь би ерөөсөй очиж үзээгүй байхгүй. Тэгээд гоё газар үзээ нүд тайлээ. Тэгээд би бол нэг амар нөгөө мөнгө гэхээс илүү гоё Америк мөрөөдөө биелүүлээ гоё гэж одоо тэгээд хүмүүсээс ингээл би ингээл олон хүмүүстэй ингээл ярилцаал ингээл яж хаад ер нь тэ аялах дургүй хүмүүс ер нь байдаггүй тийхгүй шүү дээ. Ер нь аялахгүй тий. Аялахгүй юм үзэж нүд тайлах хэвээр тэгэл хүнтэй танилцах хэвээр тий. Бусдын соёл хоол тий. Яг үнэ. Маш олон юм мэдэх юм болоод үгүй хүмүүс чинь ингээд нэг юм гадаадаар ингээд аялаад явцсан хүмүүсийн ингээд яриа нь хүртэл зүгээр ингээд пакт лавдаг байстэй бүр ингээд арай л өөр тий. Яг үнэ. Ингээд нэг юм нэмжигтэй, жинтэй ингээд яриагаараа чирэгдээд идэв штэ. Би бол тийм мэдрэмжийг аягүй авч ирсэн аахгүй. Ингээд манаа нэг таньдаг хүн маш олон гадаадаар явж ирчээ гэсэн чи яриа мараа бүр шал өөр болцсон. Тэнгүүтээ тэр нэг тэгдэм байлаа, ингэдэм байлаа. Ер нь хувь хүн өөрөө ингээд ингэдэг тэгдэг ч гэж яах шиг. Ийм эдийн засгийн өөрчлөлтүүд ийм болцсон маань одоо цаг хугацаа ингээд AI ийм шинжилгээ ухаан технологи бүгдийг ингээд амар ярангуул. Яг нэг би нөгөө хөдөөнөөс орж ирэхдээ Улаанбаатар хотод хөл алдсантай адилхан байхгүй. Хороолт пүүх гэл те. Өөсгөө нөгөө тэгээд богдуул хараад ийм том уул байдаг юм уу тэр шиг. Тэ сайхан явчаад ирнэ. Ер нь би сая нэг одоо нэг 2 дахь дугаар 3 дахь дугаараас ингээд цацагтаад эхэлсэн байгаа. Хөтчгөө аялал гэр бүлээр явдаг байхгүй юу? Зүгээр л ингээд хөтчгүүгээр гараал ямар аялын компани пайнетер юм байхгүй гараал тэгэл плед мелодийн хөдөлтөж аваад наанууд санаг байл нэг юм Бээжин, Даатун, дараа нь Сөүл мөвөл чин төөрч мөрөөд бүрстэй илгийн авсан. Тэгтээ одоо чинь Бээжинд очих тэр битгий хэлэлт юм байна. Манайхан юу юм Бээжин ингээл бид чинь нөгөө танилцах малаа ингээ те ингээ яваад боловч те бодож байгаа боловч годамж тойрол байхгүй болно шүү. Годамж тойрол байхгүй болно шүү. Тэр битгий Улаанбаатартаа тийм биз те. Төв намын саваар ихээр хаана байд юм гэдэг биз. Тэ Сөүл мөвөл чи ингээ харангууд энэ нэг юм багшийн дээдийн тэр авшиг харагдаад байгаа. Таг төрцөө. Тэгээ явахаар гэр бүлэрээ бас гой сонирхолтой юм байлээ. Өө тэглэв яхаа. Тэгээ хүүхдүүд чи хамгийн гол нь тий дурсан жилдээ л тэгэл мацаа. Манус бацаан бахтай ямар тэгж үтсэн биш тий. Одоо энэ хүүхдүүдээ ингээ харахлаар үрсэн. Та нар нэр үнэхээр азтай гэдэг юм бөч. Яахлаар азтай гэдэг. Ойлгохгүй л тий. Тэгээд азгүй байлгаад яах гэдэг юм бид нар шиг одоо энэ готолчгоо өсгөх гэдэг юм аа тэгж тий нэг юм өөрсдөө юм зовлон ингээ ойлгох гэдэг бас тийм яриа бас нэг талаасаа буруу юм байл л дээ. Оо яг үнэ. Би бас тэр ярианы би хүүхд багтаа та нарт амар өсдөг байсан бити хоол хаяадаа энэ төр гэдэг одоо тийм хүүхдүүд тэгж ярихлаар бурчдаг. Тий. Хосоо хоол идүүлэх гээл. Тий. Одоо ингээл чихүүлэх гээд байгаа юм уу тий энэ чинь сонголт байна. Тэгэл цаг үе бүр амар өөр болчиход байгаа ч тий. Би зодуулж өссөн юу нь буруудсан гэж яах шиг тий. Тэр ч юм бол яг эсэмдэрл одооний
Нийгэмд бол барьшихгүй багтах. Яг юм амар өөр болж байна. Одоо манай том охин ч ирээсээ том хүн шиг болцсон. Тэгэл наад дээр чи ийм готл өмсөхгүй шүү дээ гэж ирсэн. Бүтэн стилист хийгээл. Та одоо ингээл жоох ийм ингэж хөгжүүлүүл яадаг ингээл янз янзын нэг юм гоё платформын юмнууд ингээл санаа хилэнгөч. Бидний нэг юм жоох нэг юм орс шоколадны юмнууд байгаад ингээ хил жоохон хоцроод тийрх юмнаас азартан тий. Яа. Боб ер нь хэр цээжтэй вэ? Одоо цээж гэдэг нь нөгөө нэг юу шүү? Тогтоолт хэрэггээд нэг бид нар чинь ажиллахаа дагуу тий сайн л баг. бид нар чинь богино юуны юутай болчдөг. За. Одоо ингүүт чинь одоо галаахан компани шинжилгээг хөтөлчээ зэ. Танай компани одоо 2001 оноос хойш үйл ажиллагаагаа одоо ажиллуулаа ингэсэн тийм ICO 9000 яасан мас ингээд танилцуулга байгаа шүү дээ. Тэрийг би ингээ харж байгаа шууд ингээ тогтооч. Тэгээ яг хөтөлгөөн дээр ингээ ашиглаад ингээ ярьчин. Тэгээ маргааш нь галаахан компани чи юу л байхгүй. Тэгвэл тархинд тийм Шууд богино хугацааны ой санамжтай гэх юм уу? сэвлээд тэгээд хэрвээ тэрийг бүгдийг ингээ овоолоод их юм бол зад үсрэх л байх та. тэгэхэд байхад та ингээ бүр ингээ хэрэлдээ. нөгөө хэд ч хоорондоо Тий, чи юу лээ? Урьдчилангийн нөгөө цоомаахын компанитай холио тий. Вэ боб тэгэхгүй болохгүй чи одоо яаж чиг 12 сард 30 өдөр хөдөлгөөр чи 30 юм холилдоо явж гарч утгагүй өстэй. Яг хаа тэгээд ер нь бол ой санамж тийм мундаг гэж бас хэлэхгүй. Яг гэхдээ нэг богино хугацаанд цэжлэнэ. Гэхдээ юм шүлэг гэхээсээ илүү агуулгаар нь бодож цэжлждэг байхгүй. Шүлэг мүлгээ бол хэцүү цэжлэн шүү дээ. Бүр яг ингэ суулгана. Би утсан дээр ингэ дахин сонсч цэжлэн. Тэгэхгүй бол яг одоо юм агуулгатай одоо энэ жишээлбэл энэ бүтээгдэхүүн таны ярьсан марсны чинь шууд ингээд нэг 2 3 ингэ сонсох юм бол ерөөхдөө гайгүй тогтооч. Тэгээ шууд одоо ингээд за манаа нэг вино рекламда талпака гэх нөө. За ингэсэн ингээд хэлчин тэнгуүтэй маргааш нь байхгүй болчихно. Яг тэгдэг нэг юм та. AI гарч ирсэн дээр харин ингээд та хэдэд айгүй юутай байна уугүй юу? Одоо ингээд жишээ нь мэдээж нэг мэдээл ялах Чат GPT тий. Тэгээд ингээд харчиж шít тий. Тэр юмнууд бол бас ашиглаа. Гэтэ яг ер нь бол нэг амар одоо ингээд нэг юм технологитой харьцаж байгаа юм бол байхгүй. Яг орчуулгынуудыг бол голцоо бас нэг Google Translate яг гэсэн ингээд Монгол болгож авах тиймэрхүү юмнууд л ашиглаж байгаа болохоос яг одоо ингээл хөтөлтөн дээр ч гэдэг юм бол байхгүй. Би л бас хүмүүс маань л өөр л ахaltaа. Одоо манай одоо англи хэл мэлтэй зөндөөл залуучуудтай би болчиход байна шүү дээ тий. Бид нар чинь нэг орс юутай орсч одоо тэгээд хоцрогдоод байхгүй болчихлоо. Яти онана ми ви анийг өгсөн. Тэг. Манай ээж орсны өгчиг жилхүү тэгээд англи суур айгүй байхгүй тэгээд тэр айгүй бас жоохон яа тийм аа. Доголдно. Тэг баг. За. Тусч наха. Ямар уртан байцэд юм. Тэгээ одоо өнөөдрийн таны одоо нэвтрүүлгийг завшааныг ашиглаад гэдэг шиг одоо би киног л одоо ахи ярмаар байна. Одоо Go Plus-ийнхаа маань тэгээд Java студ за тэгээд манай дуулан муулга аягүй болон залуучууд нийлээд маш гоё тэр шинэ киног бас энэ Монголын кино урлагт бас ингээд нэг шинэ хуудас болгон дэлгэж байна. Тэгээ 22-нд албан ёсоор нээлттэй хийх юм. Тэгээд та бүхэн Go Plus руу оронгуудаа одоо ч тэгээ амар болчих тээ. Тэгэл ирээсэн. Ерөөсө бүх юм нь биелэн. Буцан дээрээсээ ч үзэж болж байна. Тэгэл ковидоос хойш нэрээ яг л ярьж ирсэнтэй адилхан дэлхий өөр болчлоо. маш өөр болсон. Шал өөр болчлоо. Урд нь бол театр зорж кино үздэг байлаа. Тэгэхдээ ковидоос хойш энэ IPTV, OTT энэ стриминг үйлчилгээнүүд OTT чи бүр амар өндөр хөгжөөд гараад ирлээ шүү дээ. тэглээ. Тэрнээс хойш бол тэгэл одоо ерөөсө гэртээ сууж байгаа л үзчихэж шүү дээ. Тэгж байна. Тэгээд одоо энэ нэг зурагт морогт чи ямар амар шууд өста бүгд Dolby Digital те камера гарна өста бүр яг өгч чадчих шүү дээ. Амар дуурдаг болсон шүү зурагт морогт чи. Харин Яг гэхдээ кино театрт очих нь өөрөө маш гоё том соёл байдаг л да тий. Нэг юм болцохдооч гэдэг юм уу. тэгээд нэг юм попкорны үнэр үнэртэй гоё шүү тий. Тэр нэг юм ялангуяа ингээд хүүхдүүдэд харахаар яг нэг тийм кино зурагтаа үзэхээс шал өөр мэдрэмж өгдөг байхгүй. Тэгээд яг тэрэндээ ингээд ингэж үзчих чи зурагт болохоор тийшээ ч явж галтайгаа яашаа ч яас нөгөөх чи юу алж ийн гэдэг ингээд нэг үзэх ш. Яав завчаараа гэж яагаад ингээд ойлгож байгаа шүү дээ. Тий. Гэхдээ яг ингээд яг 5-1 дуурж байгаа тийм үзэхлээр хэвээр янз л ах шиг л л дээ. Одоо энэ тэр кино минь очихсан л. Та хоёр кино минь яах гээд байна. Би энэ 100 өнчин гэд нэртэй кино хийсэн. Хийцэн үү? Тий хийсэн. Тэгээд нийгмийн дараа чиглэлээ тийм кино хийсэн. Одоо
ер нь бол тун удахгүй нээлттэй хийх гэл. Зөв хүн пост продакшны ажил дээр үзэж тараа. Амар юм болд юм байна тий энэ кино гэдэг чинь. Тэгээд удахгүй нээлттэй хийх баг. Зөв. Тэгэхгүй бол тэгээд нэг ямар жилжингээл халамцсан яриа хийлээ шүү дээ шиг. Дундуур нь ставд бичгнүүлж л байгаа л та. Тийм. Ямар амар ажилт юм бэ киноныхан чи. Зарим нь ерөөсөн унтахгүй ажиллах юм. Эцэд нь унтаад идэх юм бол. Тэгээ шууд ингэж унтангуудаа шууд зүгээр басна ажиллаа хийгээ яваадах юм. Тэр одоо бүр ажлын сорц байдаг бах та тий. Үгүй тэгээд нэг талаар тэр чинь бас буруу байгаад байгаа. Буруу байгаад байна уу? Буруу байгаад. Хүнийг тэгэж их айхтар цагаар шахаж тийм ээ. Тэр дээргүй хүний биологийн цаг гэж байж байгаа шүү дээ. Хүн биологийн цаг нь дуусчаад ингээд бүх батарей суучаад ах чинь хүрээлгээд яана гэдэг чинь нэг юмсанд хайргасл яваад байгаа. Гэтэ энэ голцоо нэг шүүн авах гэсэн. Тийм тэгээд нөгөө нэг баг төсөв. Баг төсөв дээр кино зах зээл эргэлдэж байна. Тий. Монголчууд бүгд л тийм байгаа шүү дээ. Тийм бүгд л тийм байна. Тэгээд баг төсөв дээр кино зах зээл эргэлдэж байгаа учраас Хурд шаард. кино чи өөрөө тэгдэг байхгүй. Кино чи өөрөө цуглаал эхлээл групп цуглаад яриа шат зохиол уншаал тэгээд техник бүрдүүлэлт яваад эхлэхээр л шууд мөнгө гүгээд эхэлдэг байна. Ерөөсөө л тийм шүү дээ. Тэгэл мөнгө гүгээд эхлэн тэгэл тэр чинь дуусан дуустал хүмүүс тэгэхээр нөгөө богино цаг хугацаанд шахаад амралтгүйгээр нүдээд байгаа байхгүй. Тэгээ хүмүүс амар ядардаг. Алуулаад байгаа тэр. Тэгээ нөгөө нэг шөнийн 4 цагт магчин тий. Ажилласаар л энэ тэгээд манайхан сүулдэ шоолоодсэн биз дээ. Шууд дуртай ажлаа хийж шууд юу сүртэй юм шиг. Яга ялархаад байгаа ингээл тий. Тэндээ ялархаад байгаа эсвэл болчихооч гэх. Тий. Тэр чинь тийм учиртай юм байл л. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Өөр ямар хоббитэй байна? Өөр нь тэгэл ер нь сакс. Өө тийм үү? Тий. Би чи сакс макс ерөнхийдөө сургуулийнхаа шгшээ мэгшээ тоглож. Манай Red Leeds сургуульд чинь дээдлийн анги G. Оо за. Би гэж. Доотлын ангид ингээ флаш хамтлагийнх. Тэгэл сургуулийнхаа шгшээд яг ба заримдаа гараанд гараад заримдаа заминд суугаал тэгэл тоглодог л байсан. G битэр чинь хальт өндөр. Ард тоглоно. G чи яг наад чиг хүрээ самт байсан шүү дээ чаас. Одоо л ингээл амар том ингээ сахал махалтай. Биг болчиход байгаа. Биг байсан шүү дээ. Тэгээд ойтон багт бол гоё байсан. Аль багийг дэмжих үү ерэн зүгээр сакс. Саксол бол би өөрөө нэг баг гэхээс илүү LeBron-ы улаан фанат. NBA. Тэгээ ер нь бол өглөө болгон тэгэл SPS-ээр гоё тоглолтуудын бүгдийг сайхан үзээл. Тэгээ нөгөө нэг NBA talk, баазар маазар гэл нэг гоё NBA ярилцлагын нэвтрүүлгүүдийн бүгдийг хаасан хайлайтуудаа үзчихин. Тэгтээ бүр ингээд нэг тоо баримттай ингээд хүмүүс амар гүн гүнзгий үзэхгүй. Ерөнхий яг ингээд мэднэ. Манай амарч чинь тэгдэг гэсэн бүр тэр багийг бүр тэр чинь бол бүр мэрэгжлийн анализ хийдэг хүмүүс болчих юм л да. Ингээр ах чинь бас амар шүү дээ. Ер нь та уг хүнд ер нь ерөөсөө мэдхгүй салбар чиглэл байхгүй тий. Ерөөсөө. Эсвэл шинжлэх ухаан шашин шүтлэг бүдийн нэрэн тий. Хаяа бол үлэн шүү дээ. Хаяа тэр чи ингэж үлээж явж байгаа баригдана. Хаяа ороод тоо. Тэр худлаа яриад чи тэгээд баригдана. Тэр бас нэг юм кино уншсантай нэг холбоотой бах тий. Улам фантаст лавчдаг аахгүй. Харин тийм бах. Эсвэл өөр яг ингээд нүд дарагдлаа фантаст лав гэж яаж нь яваа. Тэр түн кино ороод ч гэдэм үү ингээд нэг ах тэрэ тэр мэдээлэл аваад нэг ном уншсан данил юм болчиход тэгэхээр тэр мэдээлэл тэр одоо мэдлэг амар том дата болчихж байгаа шүү. Амар юм болж байгаа. Тэг хүний нэг юм миний одоо хамгийн юу ингээд нэг юм мартчихдаг нь амар бас хэцүү. Тэг одоо хүмүүс ч одоо инквайр ахын хамгийн гоё давуу тал нь болохоор тэнд ингээд бүр архив үсгээд шүү дээ. Мартахгүй фантастик шууд юмаа гаргаж ирсэн так тавьснаа буцаагаад алт хийж байгаа гэдэг. Тэнгүүж би нэг утас шин үтсэн энэ чим шиг мэддэг чим шиг гэл заримдаа зарцсан. Тэнгүүтээ заримдаа бүр ингээ үтсэн киногоо ингэдэг үлүү гэд мартсан байх жишээ нь. Одоо ингээл бүр дэлхийн сонгодог кинонууд шүү дээ. Шавшигээс оргосон тий. Тэр мөр ингээ үтсэн гүтэл чи нэрээ энэ яг юм үйл явдал болдог шүү дээ. Мартсан байх чи. Тэг чи инквайр харах юм бол бүр балан сценэр нэрнэ шүү дээ. Тэнгүүт нэг тэр хүний нөгөө юм нөгөө ой санамж памет нь бас өөр байгаад шиг. Сүүлд би нөгөө хиний нөгөө хатнагийн ярилцлагыг подкастээ сонсохгүй. Тэгж бүр зариг бүр ой тогтоолт хийж бүр техниктэй л гэдэг юм би. Харин тийм л бах тий. Бүр ингээ өөр техник шиг суулгадаг. Тий ингээд тэр нэг зүйлийг ингээд бодохдоо шууд техник орж ирж идэг. Энэ хараа нэрээ дундуур нь бас нөгөө реклама хийж энэ халлаасан синик гэд энэ юу болвол энэ халлаасныг бол төрийн том нөгөө солонгосын айлчлалууд дээр яа гэм бэл. Зөв. Жочдын ширээн дээр байрлалт юм бэл. Энэ болохоор одоо нөгөө 2024 оны
Гран-при шагнал авсан манай Шинсегийн мэд. Хичнээн төрлийн сөөж байна тий. Тийм энэ нь болохоор Зубровкогийн нөгөө нэг жин. Энэ тэгвэл бас жоохон элегант сөөж юм байна шүү дээ. Тий. Хамчуудын ширээн дээр байна. Тийм манай. Танаа мини барч бас сонголттой байна да сөөжөө хосдог юм бол сөөжөөгөө гусаад л. Тий. Ястаа дураараа авах юм байна. За ингээд халамцсан ярийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад. Хоёул гэж ярих ч юм дуслаа. Тий. Сайхан амттай гоё нэг маш их ритмтэй ингээд чи амар ритмтэй болгоор би ч адилхан ритмтэй болоод ингээд ёстой нэг амсгаа авах цаагүй хоёлоо баг эрекэж таслалгүйгээр нэвтрүүлгээхээ цагийг өндөрлөлөө. Тэгээд төгсгөлийн үгийг гоё бобби дүүлдэг. За маш их баярлалаа. Тэгээд маш их хандлттай одоо ялангуяа нөгөө алкогол хэмээх одоо тий жаргаж уухын идэг тийм дотроос нь минигээр өрдөж дотор нь байгаа тэр янз янзын одоо зүйлийг одоо тэслэн бомб болгон гаргаж өөрөөхөө байлгаж тийм өвөрмөц ярилцлагын нэвтрүүлэг гэж би бас дотроо бодож явдаг. Тэгээд халамцсан яриа энэ нэвтрүүлгийг одоо подкаст гэх үү? Нэвтрүүлэг тий. Подкаст ч болохоор ингээд шууд ингээд. Тий нэг бас нэг сонсч масаа тий. Нэвтрүүлгийг болоод би болоод ер нь тасралтгүй үздэг. Тэгэл хүмүүсийн одоо амьдрал, уран бүтээл, маш олон мэдээллийг маш богино хугацаанд өгч. Тэгээ гоё тийм хөнгөн энгийнээр хөргөчдөг. Ахын хаан сайхан нэвтрүүлэгт бас урагдаад оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд ийм оролцсон гэдэг чинь бас зүгээр ч хүн оролцохгүй бас хийсэн бүтээсэнтэй хүмүүс оролцдог учраас нэг кинотоо ирж ш нэг арай гэж нэг орох юм байна. Нэг хальт жижигсэн болж ш тэ. Хийгээгүй гэж бас ярих юм байхгүй болохоор бас онцгой л байдаг тий. За ингээд 12 сар одоо тун удахгүй ирж байна. Бобигийн маань завгүй сар эхэлж байгаа болохоор бараг л орооны сар гэдэг. Тий. Орооны сар нь эхэлж байгаа болохоор айгүй л уулзч амжилтгүйгээр шинэ он гарах байлгүй. Шинэ оноо сайхан гараараа. Шинэ оны мэндэ гэдэг. За хийгээ. Шинэ жилийн мэнд хүргье. Сайхан баярлцгаарай. За. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцгаа. Ээж наз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээд харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээд хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгээ мэдээд байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтаад байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.